шинэ гэрээсээ хийж агаад мэдэрч байна. Яг энэ асуудлынхаа гарсны дараа бол ер нь нэг захирал болт юм болж байна. Ой за. Шүүж хаатай. Харахаа хаа. Төмөр хийж байгаа найзуудынхаа гэр бүлийг авчирч чадахгүй. Нөхрөд нь жоохон хичээвэр байна. Чи ямар өнгө дуртай байлаа? Маяасаа ингэж хоосээ гэдэг юм шиг. Тийм битээр тэгээд зөв ингэж амар дэлгэрэнгүй ярьж байгаа нь. Зя. Цахаа манайхаа. Миний юу арай онгоц юм шиг сонсогдож байна. Одоо миний нөгөө цээл сайхан хоолой минь гарч ирж байна. Тэг хэвстай юм байгаа. Хоолоогоороо л гарч ирлээ шүү дээ. Одоо чиний хаалт хүмүүс тасцсан баха. Юу гэдэг л. Тэсний санфаа бол зүгээрээ. Зүрх рүү орсон комент байлаа. Өөрийнхөө зүрх рүү орсон гэсэн чинь. Чиний зүрх рүү. Тийм, өөрийнхөө тухайлаа. Хүн чинь өөрийнхөө тухайл юмыг хүлээж авд юм шүү. Бусдын талаар юу нэлдэг л. Яг юу гэж хэлснээс нь шалтгаалдаг. Одоо яг ийм юм дээр нь ууралсан гэдэг бол юм санахгүй. Тэг яг ингээд тодорхой жишээ бол. Тий. Гэхдээ ингээд нэг тийм онцгой комент бичсэн байхаар нь бол нэг юм дотроо бол жоохон игдвэцлэх хүрдгэл юм байл. За, подкаст ямарч эхлүүлээ тий. За манайхаа we're back. Тийм. Энэ бол бидний comeback. Тэгээ буцаж ирээд ер нь хамгийн ихэнд энэ контент оруулъя гэж ер нь бодож байна. Хамгийн сүүлдээ хизээ би ер нь контентын завсарлага авъя гэж хэллээ. Тэгснээсээ хойш баг 3 сар бол болчихж байгаа хаа. Яг нь 2-оос 3 сар бол болно гэж бодож исэн. Тэгээд өмнөх 4 сард оруулъя гэж бодож исэн. Авчаа. Амар цаагууллаа л да. Тийм, ямар ч тийм өөр юм хийх сөхөө байсангүй тий. Тэгэл зүрх comeback хийхээс учраас. Тийм. Тэгтээ яг юм контентын хувьд бас нэлээд дэжгүй гоё тийм сэргэлт аваад тийм өнөөдөр хойлоо тийм жоохон бас нэг хоёрлооны дараа хий гэжсэн аа. Өнөөдөр хойлоо ер нь биччихээ л та гэд. Тэгээд юу яж наа. Тэгээд ямар ч сан гоё хүлээж исэн хүн байсан бол баярлаа. Байжсэн гэдгийг бас мэдрэх бас гоё ялаа хүмүүс цаа. 3 хүн бол байгаа юм лээ. Тэр 3-т. Тэр 3-т л зарвал. Яа хүлээсэн юм бэ? Яа хүлээсэн хүмүүс. Харин байх шүү гэлээ би ингээд нөгөө стори хийхэ болцсон шүү дээ. 3 сартаа нэг хийдэг стори гоё. Асуугаад нөгөө 3 сартаа нэг хийдэг байсан сторид яасан бэ гэдэг. Тэгээ би арай одоогоонтой жоох контентээс завсарлага авч байгаа ба. 6 сартаа нэг орох байна. Би бол нэг тийм итгэвтэй бол биш шүү дээ тий. Одоо сошиал медианд ч байдаг юм уу? Яг бас YouTube-ийн контентэнд очих гэсэн тий. Тэгтээ сайн нэг хэсэг ингээ огт хийхгүй байсан чинь жаахан юм ярьчихмаар ч гэсэн. Үгүй яг юм ярьчихмаар ерөөсөө биш. Зүгээр ингээд контент гаргах гэдэг чи өөрөө бас амар гоё юм байна гэдэг тэр мэдрэмж. Бас нэг юм жоох юмар дутаадах шиг байхгүй. Тэр намайг сонсох юм шүү. Миний контентийг. За бас тийм баг. Хичэрдэг л. Чамайг ер нь айгүйг саналаа. Тэгсэн юм шүү. Чи миний фэн юм шүү. Би ер нь ч хамгийн топ фэн хаа. Коммент. Тэгээ ингээд зүгээр яг тэр контент оруулаад хүмүүсийн бас комент бичиж байгаа энэ тэрэ гэдэг чинь нэг юм гоё мэдрэмж өгдөг юм байна шүү дээ тий. Бас тэрийг сандаг болчихдөг юм байна. Тэр тодорхой хэмжээний нэг юм community байгаад байгаа байхгүй юу тий. Тэр чинь ингээд амар масс ерөөсөө биш шүү дээ. Нэг юм цөөхөн хідэн хүн дотор байгаа тий. Одоо нэг 3 хүн байна. Тэр тий. Тэр хүмүүс огт уулзаж үзээгүй ч гэсэн нэг юм таньдаг болцсон юм шиг л бас санаад тий мэдрэмж төрдөг юм байна. Тэгээд нэлээд бас санаа. Тэгэхээр одоо ингээд юм контентууд хийнэ гэдэгт бол амар догтлолтой бас аюу гоё санагдчих. Хүмүүс хөөрхөн бичээд за одоо болно. За одоо зүгээр ирээ. Зүгээр юм оруулаа гэдэг тий. Тэгээ бичгээд бас аюу хөөрхөн за ингээд бас хүмүүс үдчихсэн юм байна да гэдгийг мэдрэх аюу тийм гоё санагдсан. Сүүлд яг тийм сонирн мэдрэмж төрүүлсэн юм аярсан контент хийх тал дээр. Тэгээд burnout болсон уу? Жохон burnout марк юм болоод тий. За ер нь жохон ингээд түр амраад тэгээд гоё нүүхтэй фокус хийгээд юм аа. Тэгэхгүй бол ингээд нэг юм контентоо ингээд айгу тууштай хийх ёстой гэж бодоод байгаа ч юм шиг. Тэгснэ ингээд гэрийнхаа амиг гүйцэж хийж чадахгүй. Тэгснэ ингээд нэг ментали нэг юм сонирн байгаад. Тэгээд ингээд тэд нартай жоохон ингээд түүртсэн ч гэж магадгүй. Ер нь жоохон түүртэх төлөвшлийн мэдрэмжсэн ч гэж магадгүй. Лайклаг контент хийдэг хүмүүс чи яагаад юмаа сизонтэй байлгаад байгаа юм. Дунд нь яагаад зээ яваад байгаа юм чи юм бол учирч чадсантай байдаг байгаа байхгүй. Тэгэхээр тууштай байна гэдэг чинь ингээд тасралтгүй их биш. Дундаа ингээд хөөр рефрештэй. Тэгтээ хизээ амархаа хизээ ингээд эхлэх ингээд хил байдаг бай гэж бодоод. Тэгээ гин талга болохгүй зүгээр хүмүүстэй бас хэлээд жоохон амарч авраад ямаа нахаа ингээд. Тэгээ хүмүүс ч гэсэн сайн мөр ойлгоод хөөрхөн амрасан. Тэглээ те.
Тийм байсан баярлалаа. Тэгээд we're back. Гэрээсээ жагаад мэдэрч байна. Одоо нас эхлээд одоо нүүрснээс эхлээд гой сторинууд оруулаад явна. Тэгээд энэ 3 сард болсон апдейт болон одоо ямар газар ирсэн байгаа вэ гэдэг талаараа илүү ишээ нүүсэн бэ болон тэгээд энэ хавийнхаа сонин сайхан ер нь жоохон шинэ area одоо манайхаар одоо бид хэд баг дүүрэг сэлгчээд байгаа юм л та тийм. Монголд дүүрэг сэлгэх бол нэг асуудал биш шүү дээ. Угаасаа ер нь ингэж юу болохоор энд бол бас нэлийн бүх юм солигдож таардаг байхгүй. Тиймэрсэн подкастынхаа ингэ нөгөө контентынхаа завсарлагаа аваад үргэлжлүүлж байгаа comeback-аа тийм. Cheers. Cheers. За тэгээд ярьж эхлэх үү. За тэгээд нүүхэхэд бол хамгийн ихний өөрчлөлт болохоор зэрэг шинэ сургуулийн солих хэрэгтэй болсон тийм ивэл жижигхэн community-гаас айгүй том community руу ирж байгаа ивэл сургуулийнхаа хувьд бол гэсэн үг шүү дээ. Тэгээд энд ингээд Австралид одоо манай Монгол бодвол би ерөөдөө ЕБС-үүд те ялангуяа улсын сургуулиуд бол ерөөдөө төстэй байдаг гэж бодоод байгаа байхгүй юу те нэг програм нь ойролцоо ч юм уу те нэг батлагцсан хөтөлбөр явж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ ингээд сургууль болгон ээж аав болгонтой ярих юм бол Австралийн талаар шал өөр юм ярина. Тэгэхээр бид төр зүгээр өөрийнхөө экспириенсийг өсөрч авдаг тий бодохгүй бол ерөнхийдөө Австрал ч юм уу тийм байдаг гэж бодож ер нь болохгүй юм билээ тий. Одоо жишээлбэл манай хүүхдийн хуучин сургууль чинь 250 уран зураг болов. Ийм цөөхөн сургууль байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо орсон сургууль нь 3000-аас зогссон. 3000-аас зогссон. Орон техникийн том сургууль. Тэгээд нөгөө 1-2 дугаар анги нь хамт байдаг байсан шүү дээ. Эвэл тэ хуучин сургууль чинь тэ 1-2-ын юу гэх. Тэг яг тэгж явдаг. Одоо бид манайхаар бол 1-ийн А 1-ийн Б явдаг шүү дээ. Энэ болохоор 1-2-ийн Z гэдэг ингээд жишээлбэл байдаг байсан тий. 2 дугаар анги хөгтөж байгаа, 1-р анги хөгтөж байгаа. Бид бүр гайхаад багшнуудаа яаж хичээлээ заадаг бол өнгөрсөн жилд заасан юм аа. Нөгөөдөлөө чихээ тарч гэдэг юм бол. Хичээл заадаг байгаа байхгүй. Тийм юм байна гэж харсан. Тэгээд бит хоёр энэ даахуудаа ингээд сургуулийн нугасаа ингээд хүүхдэнч том хэмжээнд том ингээд ерөөсөө амар том бүрэлдэхүүн байгаа хгүй тий. Ах сургуулийн мапыг өгөөд харсан чинь нэгийн ээж гэдэг ангид ороход за арайч ээжээс эхлээд ээж хүртэл анги байхгүй хаа гэсэн чи бэт юм да тий. Анги болгоно баг нэг 8-аас 10 бүлэгтэй байх шүү одоо тий. Тэгээд нэг анги болгоно нэг 20 эд хүүхдтэй. Тэгэхээр ялцч айгу том сургууль байгаа хаа тий. Тийм яг тийм юм байлээ. Тэгэхээр ивэл хөрх юм да. Надад болохоор ивэл ингэ бүр өрөвдөж сахгүй. Тэгэл хамгийн сүүлийн өдрүүдэд нь ингээд нөгөө нэг найзууд нь баяртай гээл. Тэгээ ангийнх нь бас нэг хүүхдээ Америк руу явж байгаа гэл тэр хоёрыг ингээл бүгдээ гаргаж өгье гэлтгсэн чи ивэл ингээл амар сайд болоод тэгээд ивэл нэг найз нэгсэн тэр нь бас ивэл л зөвхөн одоо найз одоо айгу том сайн нэзэн гэх юм уу те. Тэгэл тэр нь ингээл ээж нь амар санаа зовол яана ивэл явчихар манай хүү яах болоо гэл амар санаа зовж маавал. Тэгэл би бас тэнд чи ингээд ээжүүдтэй хөрхөн нээж болцсон те ингээд цэцэрлэгээс нахуулаад тэр авийнхаа ариадл байгаад байгаа болохоор нэг сургуульд гараа явцсан тэнгүүт ёо та хэд явчихар яана мана гэл ингэнгүүт ингээд ер нь айгу санаа зовоод тэр зөндөө л ивэлтэс амар санаа зовоод сахгүй айгу нэг тийм өөртөө хөтлөө нэг амар хүүхдэд амар нэг надад нэг юм жоохон готэл хүний ингээд бодсон юм ингээд дандаа ямар нэгэн байдлаар ингээд буцаж амар амьдралд ирдэм гэсэн төс жоохон бахта би ингээд өөрөө ерөөсөө сургууль ингээд шилждэггүй шинэ Монгол руу л орох гэж нэг шилжижсэн болохоор тэгэл нүүхээр ил хүүхдээ ингээд лист тийш авч яваал жилд 2-3 шилжүүлж мэлжүүлээд хүмүүсийг ямар сонио хүүхдээ боддөг юм бэ гэж боддог сахгүй хүүхдээс мөртлөө тэр чинь амар хэцүү шттэ хэцүү гэж боддог гэсэн чи яг ингээд яг тийм үйлдэл хүүхд дээр хийж байгаа их санагдаад тэгээд нэг жоохон өрөвдөдсөн чинь минийх болохоор айгуу сургуультай амар дуртай байгаа тий. Тэгээ харин тэг азар ер нь их таалагдаад байгаа шүү дээ. Тэр нь айгуу гоё байгаа. Тэгээд айгуу санаа зовдөг юм билээ. Тэгээ манай хүүхд чинь дээрэс нэг юм shy шүү дээ. Яхав тийм ер нь эхэндээ ямар нэг юмд ихтэй айгаад байна л гэдэг шүү дээ. Тэгэл ирчээл сургуультай явахаа өмнө хэд хоногийн өмнөөс л айгаад байгаа л гэдээс дээ амар хөөрхөө тий. Ээж тантай хамт ээж болох уу гэдэг. Тэгэл ингээд шинэ сургууль шинэ анги энтер гэхдээ ингээд нэг тийм баярлах гэхээсээ илүү айгүй их ингээд төгшөөд санаа зовоод яах вэ гэж бас айгүйх боддог байгаад байгаа байхгүй юу тий. Тийм болохоор тэгээд нэлээд санаа зовжсэн. Тэгэл харин эхний өдрөөсөө ч шууд тэгээд амар гоё байсан гэж тэгсэн шүү дээ. Амар сонирхолтой. Сургуультай амар дуртай ангил. Энд тэгэл бас нөгөө нэг хүүхдийг бас ингэж ухтах мухтах системтэй болохоор хайрцангуй ерөнхийдөө айгүй дээ. Тэгээд юм шандээ яс хайрцангуй жоохон л юм л да тий. Тэгээд бас нэг юм тэр одоогийн сургууль нь болохоор хүүхд болгоно iPad-тай. Тийм.
байдаг тий. Тэгэнгүүтээ 4-р ангиасаа эхлээд бүгдээрээ MacBook-тэй авах хэрэгтэй. Тийм. Тий. Харин тийм. Тэгээд яг тийм билээ. Тэгээ харин ингээд 4-р ангиас хүүхдүүдэнд MacBook те тэрний өмнө болохоор бүгдээрээ iPad-тэй. iPad нэрээ хичээл энтрээ хийдэг юм байлаа. Тэгээд тэр нь бас амар таалагдсан юм шиг байна. Тийм баг тий. Тэгээд нөгөө эхний өдрөө iPad-н дээрээ нөгөө ангийнхантайгаа юм нөгөө тугны тоглоом тоглосон гэдэг. Тэгсэн чи төрүүлсэн тэгээд тэрэндээ төрүүлсэн гэдэг. Тэгээ ивэл ч усад одоо л их тэр бүр ийм газрын зураг орнуудын одоо юу гэдэг нэр нээслэл туг одоо хаана байршил яадаг ийдэг гэх тэрэнд бүр амар юм сонирхолтой. Тэгээд одоо сургууль дээр нь байнга тэмцээн зохиодог гэсэн юм шиг байгаа. Тэгээд тэр юмний одоо юуны хичээл ороод байгаа мэдэхгүй. газар зүй юм шүү бараг л. Газар зүй юм аашин. Тэгээд байнга тийм хичээл ороод тэгээд ангийнх нь ингээ global master гэж дуусдаг болсон гэдэг тийм. Тэгээл манайх намайг by global master гэдэг байгаа гэлээ хөрхөн. Харин тэгэхээр нэг юм тийм юм байсан учраас амар азар айгу дуртай эхэлчих шиг болно л. Тэгээ өөс нь хүүхдүүд чинь тэгэл нэг хүүхэд нэг юм би чаддаг байхаар тэл наа чи яасан гоё ингээл нэг тэгдэг шүү дээ. Тэр нь аюул таалагдав. Жоохон магаалтай өсвөр насныхан ч бол жоохон нэг юм одоо бид нэг том болох тусмаа нэг юм байдаг шиг. Жоохон хүүхдүүд бол тэгэл нэг тэд нар чинь завсарлагаараа угаасаа тоглож байгаа. Тэнгүүд тэгэл нэг тоглоал ингээл дундаа орчдөг л байна. Тэгээ угаасаа бид тэр анх ярьж байхдаа тэгээд хүүхэд шилжинэ гэдэг чинь бас мэдээж амаргүй гэхдээ шилжүүл эртхэн шиг шилжье гэж бас ярьсан те. Одоо баг байгаа даарна. Одоо нэлээд хэдэн жил найзлаад ч юм уу ялангуяа өсвөр насны дээр очсны дараа шилжих бол хэцүү байх гэж бас ярьж агаад тэгээ за одоохон дээр нь баг байгаа юм чинь. Одоо л нэг шилжээд үзье. Тэгээ бид хоёр анх Австрал дээрээд хот оронд те. Хот оронд за бараг 4 жил байж агаад одоо ингээ анх удаага нүүж үзэж байгаа. Тэгээ нөхдөд ингээ өөр газар очиж үзьегээд. Одоо тэнгүүд жишээл эндээ ингээ байж агаад дараа нь нөхөд бол бас боломж юм. Тэ яг байх уу гэдэг зүйлийг илүү их бодох хэрэгтэй болчихно гэсэн үг байна. Ивэлийг илүү их бодож баг ивэлтэй ярилцах хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Ингээд хөрхөн том болчих юм бол тэ. Ирмэн бол харин бас нэлээд найзуудаа санаадах шүү дээ. Огнагаа. Огнагаа. Ирмэн ер нь найзуудаа нэлээд санаад ирээд нэг хэд хоног бол ер нь дуугаа өссөн ирмэн тэ. Өрөөндөө ороод хал хаагаад. Юмэрхгүй. Зураг л гэж. Угна гэлтэй. Угна гэдэг. Тэгээ унагаар санаж байгаа хта. Ирмэн битэр нь sleep training хийгээд нэг айгүй хурган унтаад байсан тийм шүн бүтэн унтаал ерөөсө 8 унтаал өглөө баг 8 гэж шахав сэрж мэрэлтэй. Тий. Аюулаг байцны энд ирснэ шинэ газар ирээд шинэ өрөөндөө өөрөө тусдаа өрөөндөө ганцаараа унтсан чинь хөрх ихний 3 өдөр амар олон сэрсэн тий. Баг 3 өдөр сэрсэн тий. Тийм битэр нүүлтэнд амар ядарсан байсан чинь нэмээд ирмэн тийм олон сэрч өнгөд. Тэгээд жижиг ирсэн өдрүүд амар хүйтэн байсан тий. Тэгсэн. Тэгэл ваа таавс чи амар илгаатай юм гэж бол одоо л гайгүй гоё дулаарсан байна. Харин тий. Тэгээд ирмэн тэгж 3 өдөр байсан. Тэгээ одоо болохоор юм миний өрөө юм гэж ойлгоцсон. Буцаад айгүй хөрхөн тийм ритмд орчт юм байна. Тэгэхээр sleep training хийнэ гэдэг бол ер нь айгүй тийм энержи хатгалж өгдөг зүйл тий. Тэг. Бүр яг хүүхэд сайн унтах тусмаа л илүү их амарч байгаа. Тэгэл гол нь хүүхдийг унтуулах гэдэг чинь айгүй их ийм нөгөө энерги шаардсан ажил шүү дээ тий. Унтахад бэлдээл шүдгийн нугаагаал мусын цэвэрлэл ингээх процесс ч өөр ингээд 30-40 минут явж байгаа. Тэгвэл дахиад нэг цаг байх ч юм уу сүүх ч юм уу тиймэрхүү юм чинь ингээд бас уг нь л хөрхөн гэхдээ бид хэд шиг ингээд нэг цагаа зохицуулах гал зовж байгаа хүмүүсийн хувьд энерги зохицуулах гал зовж байгаа хүмүүсийн хувьд бол жоохон тэгээ сурахчул юу хин амар л байлаа. Тэгээ хазар битээр яг нөгөө нэг нүүх үе маань эндхийн эстрийн амралт харсан учраас бас нэг 5 хоног тий нүгээд ирмөний бас нэг тэр олон сэрэлт энтригчсэн бас нэг жоохон амралт байсан учраас нэг даваад гарсан тий. Тэгтээ 5 хоног шүнэ юм байжгүй юмнуудаас зохицуулсан тий. Дагуу тий яг ах юм захиалаад тий. Өөр хэдийг давхар цайрдаг гэдэг шиг тий. Одоо бол цайрсан мэт тий. After би миний эрхийг $4,000 болгож энийг би хязаа ашиглах үү тий. iPhone авсан ч одоо $1,100 молор гэдэг үстэй тий. Тийм байхад энийг хязаа ашиглах гэсэн тэр анх удаа тулгаж үзлээ шнэ. Йоо зүгээр парк шууданчтай суух шахлаа нэрээ. Йоо. Тэгтээ яг зүгээр нэг бодсон юм зүгээр л ер нь л гэртэл байх юм чинь гэртэл тухтай бай гэж бодоол тий. Битээр гэртээ угаасаа айгүйх цаг өнгөрөөдөг. Дээрэс нь бас гэртээ байх айгүй дуртай.
Учираас гэрээ маш гоё тухтай байлгах гэдэг дээр бол нэлээд анхаардаг тий. Тэгээд яг энэ дээрээ нүүж ирсэн шалтгаан ч гэсэн ер нь тийм штэ. Яг зөв харна. Ер нь л ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байгаа юм чинь тухтай гоё байх газраа л бай гэд дээр утгаараа шивн бол нүүж ирсэн. Ер нь бол тийм. Тэгээд ерөнхийдөө бол жоохон зайтайтай орно. Дээрээс нь яг метро л жоохон хязгаарлагдмал. Одоо эндээс хамгийн ойрхон метроны бод 2 км нөө. Train station галтаар тийм. Train 2 station. км орчим. Тийм учраас л ерөнхийдөө энэ ари одоо ер нь хямдхан байгаа гэж бодоод. Тэгээ бас трам байхгүй тий. Тийм трам байхгүй. Тэгээ бараг автобус ч байхгүй. За шиг автобус бол яг байгаа л зөв бараг байхгүй гэж байхгүй. За чи яг нэг сууж утсан ч биш. Чи сууж утсан. Үгүй харахаар бол зөндөө байд юм лээ. Тэр алмаадын урдаас явдаг тийм. Тэгж бас автобусаар хүүхдээ хүргэдэг хүмүүсээс хөөх байд юм лээ. Тийм ээ. Тийм. Тэгж харсан. Тэгэхээр ер нь бол автобус бол байдаг юм шиг байна. Тэгэхээр тэр утгаараа энэ ари амар хямдхан байгаад байгаа. Тийм. За би жолооч болох гэдэг арай болоог одоо хэд хоногийн 3 4 хоногийн дараа эх 7 хоногт хамгийн анхныхаа тестийг өгөх гээд. Хамгийн анхныхаа ч гэжтэй. Тэгвэл дараагийн тест байгаа гэдэг тийм. Юутэй. Эхнийхээ өгөх тэнцэх хэрэгтэй нөө. Тэгэхгүй бол аюу хэцүү. Гэтэ бас битэр ч одоо 1 сараас 5 сар хүртэл ер нь орой болгон гарч бэлдсэн тий. Ер нь тэнд байхдаа манай тэр нэг паркинг юу ч айгу хөрх юм билээ шүү дээ. Айгу том доороо том орон сууцны доороо болохоор ингээд дотор нь ингээд зогсоод гараад иргэн дээр жоохон гараал орой болгон 30 минутын драйв хийгэлсэн. Тэгээд би бол яг эхний удаа суугаад яаж асах юм гэж яснаа бодвол бас ер нь нэлийн гайг болсон тий. Тийм одоо л асаачаад байгаа шүү дээ. 4 сарын дараа би асаад сурсан унахаа. Машина асаагаагүй байж нэг ухарчсан санаж байна. Яваад шүү. Энэ яваад байна гэдэгтээ ингээд хаацалж болохгүй нэг тэр зүгээр ингээд жоохон налуу зам дээр тий. Зүгээр нөгөө юу гэдгэлээ тэр чинь зүгээр нормалтан дээрээ тавьчихсан тий. Тэр нь зүгээр налуу болохоор уусаа тий хурж байгаа байхгүй тий. Машина асаагаагүй тэгээ яваад байгаа шүү дээ. Йоо нэг тиймэрхүү болохоор би ингээ өөрөөсөө яагаад гэдэг. Тэгээ яг жоохон яваад тэгээд энэ дээрснээс хойш инструктор аваад инструктор чи яг энтгийнхаа нөгөө нэг шалгалт авдаг дүрмээр ингээд за одоо ингэж явмаа гэд ингэдэг юмнуудыг айгу ингээд хөөрхөн заагаад яг юм тэнцэх тал дээр илүү сайн ажиллаулаад өгд юм байл та. Тэгээд золооч гэсэн ер нь амар дэжгүй хөөрхөн гоё заасан. Ер нь л битэр нэг л удаа модалсан те. Тэр асан сар ихэд. Гэвгүй чи бол гэхдээ юу гэдэг? Гэвгүй золоо болохоор сүултээ ингээд би ингээ нэг угаасаа л нэг тийм орон зай баримжаа хүн байхад намайг юм уран жолоодлого хийх гээд тэгээ тэрэн дээр харин би ингээ өрүүлээ гой мой эргүүлж чадахгүй штэ тэгээ тэрэн дараас урна гээд нэг тэгж нэг модалцсан. Тэрээс бусдаараа бол гой ч эргүүлгээг юм л та. Зөв чамд илүү ингэж эргүүлвэл амар юм биш үл гэдэг. Тэрийг бодонгот би бүр за яаж эргүүлэх нэлээ гэдгийг бодонгоо нөгөө дөхөө мөхөөгөө мартай нэг тиймэрхүү юм болж нэг тэгж л модалцсан. Тэгээ нэлээд ярилцсан та. Гэхдээ хүмүүс харин за нөхрөөрөө залах бүтэхгүй юм лээ гэсэн золоо л тий. Миний хэр инструкторын одоо ирэх аваад замдар гарч мөнгө олцоо. Тэгэхдээ ер нь бол бас миний бодсноос айгу сайн байсан. Ер нь бол. Хүний мэдхүй хувьд. Тий би чамаг бол нэлээд муу байх болов уу гэж айгу зүр ингээд юм төсөөлсөн байсан аахгүй. Миний ч уусаал айгу орон зай мэдрэмж байхгүй шүү дээ тий. Тэгэнгүүтээ ингээд ингээд зүр хүүхдийнхаа тэргийг төрж явахтаа л ингээд юм зөхөөл яваад байдаг байхгүй юу. Тэгэхээр чи ингээд за да гэдэг аюул тийч боддог байсан чинь яг ингээд барьсан чинь эхний хэд хоног бол мэдээж жоохон одоо ийм struggle хийж байгаа юм те мэдээж ингээд асахаас ихтэл гэрлээ асаан тохоогоо өгнө гэл те тэднийгаа ингээд тэгэл хэд хоног л ер нь гайгүй болцсон шүү дээ. Тэ одоо бол бас нэлээ би өмнө бол яг анхтаа бол яг ингээд нэг юм бүхс чангараад тий ялтчгүй бүхс чангаар тийм байлаа ингээд яг тийм байлаа тэгж байгаа дэ сүүл рүү бол амар гой тайван сууд одоо бол ер нь ихтгэлтэй суудаг ивэл ирмөө ойрч гэсэн одоо бол айгүй хөргөн сууд байгаас тий ах чинь баг ээж ярих юу гэдэг бүр тий ирмэн бүрдээ мэдэт хамшиг суучаад oh no гэлтэй тэр авирэнс тэгтээ хаа зүгээр хаа нэг юм би одоо чадах хэвээр одоо болоо гэж нэг тийм зүгээр бодлоо нэг тийм жоохон өмнө л
нэгдүгээрч нэг хэрэгцээтэй бас биш байсан. Уусаа машинч байхгүй юм чинь сураад яалаа гэж бодоод нэг тиймэрхүү байж байгаа. За одоо сурахаас бүр арга байхгүй гэж нэг тийм өөрийгөө жоохон пушилсан майндсеттэй болохоор айгүй тийм хичээж байгаа. Тэгээд ямар ч сан одоо болохоор хагас бүтэн сайны бүх юмд одоо хурдны зам руу орохгүй бол бусад юмнуудыг нь л хийж байгаа. Хурдны зам руу орохоор болоогүй гэсэн манай менторуд манай. Болоогүй. Тэгээд намайг нөгөө инструктор маань болохоор хит удаан явж ийн гэдээ унах магадaltaй ингээд байгаа тийм. Тэгж унсан хамгийн анхны хүн болох магадaltaй гэдэг. Нөгөө юу хийч юм наад зэгчийн зөвлөгөөтэй явгуу хүнээс л жоох урд яваа гэдэг зөвлөгөө дагсан чинь бас удаан явахаар тэгдэг юм шүү дээ. Тэгээд тиймэрхүү байна да. За тэгтээ эх 7 хоногт юу болсон талаар дараагийн подкастаас сонсоорой. Дэмжээр байна. Чадна уу? Зөв сонирхолтой хэлэхэд Австралид ийм жолооны сургууль мургуул гэдэг юм байхгүй тий? Бага. Яг нөгөө Монгол шиг бол биш. Тэгээд энэ инструкторууд л ер нь гол юм шиг байна тий. Гэтэ яг ийм жолооны одоо яг сургууль гэдэг тийм нэртэй юмнууд бол байд юм л шүү дээ. Тийм үү? Тий. Мэдгүй ямар ч сан дандаа ер нь ингэж авж байгаа хүмүүс нь өөрөө ингээ хуваараа практис хийж ангуудаа хамгийн эхлээд тэр ээл гэдэг юмыг одоо дөрмийн шаардлагатай давчих юм бол тэр learner гэдэг тийм одоо эрхтэй болчих. Тэр нь хажуудаа бүтэн эрхтэй хүнтэй хамт явж болно гэсэн эрхтэй. Тэгээ тэгж би одоо яваад байгаа байхгүй. Тэнгүүд дараа нь яг энэ санийхаа тестэд авчих юм бол P гэдтэй явдаг. Тэр нь бол ингээд хүн чинь нөгөө нэг жолооч басан хамгийн эхний нэг жилдээ хайгуу их осол аваар гарах магадaltaй байдаг учраас тэр улаан P гэдэг тэмдгийг өгөөд хатуу дүрмтэй одоо жишээлбэл огт уцаа оролдож болохгүй. Тэгээ юу ч гэдэг юм ингээд жирийн бүтэн эрхтэй хүнээс арай жоох эрх татуу. Дараа нь P ногоон болж болоо тэгснэ 3 жилийн дараагаас фул болдогчих шиг тийм ийм шаталтай байдаг. Тэгээд би анх юусоо ойлгохгүй ямар сони цагаар хүн түрээслээд яаж юм явж сурдیں۔ Гэж боддог гэсэн чинь ийм тэгэл яг саяных шиг ингээд өөрийнхөө машин шинээр ингээд дадлага хийгээл ингэж явдаг нь одоо нийтлэг гэх юм уу тийм байдаг юм лээ. Тэгээд би ч нөгөө Монголд амар жолооны багш амар травматай тий гоё юм энэ дээр гарны бичдэг багш нар цанжин болдог орох гэж хүмүүс бол амар ядаргаа. Тэгээд би барай явах юм баг гэхээр өөрөө барай явчихдаг. Тэгээд дром хийгээд байгаа юм бол хүртлээ тий. Тийм цанжин болдог орох гэж нэг тийм багш нарын хөр гайхаад тэгээд зэлзэлгээд угаасаа сурахчгүй яахчгүй тэгснэ ингээд нэг 4 5 хүн хийцэнтэй тэгснэ багш нь өөрөө жолгоо барьж ирээ. Үнэн бүтэхгүй сурахгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи за зэлзэлгээ айц тэгээд энэ удаа л бас яг юм сурж байгаа юм шиг л мэдрэмж төрж байгаа юм. За. Сүүлийн үед ер нь ажил нэлээд ихтэй ажил дээрх яг манай багийн гишүүдийн одоо юу гэдгийг тэр нэг юм янз бүрийн асуудлууд айгүй их гарсан үе бол ялангуяа сүүлийн 1 сар бол нэлээд чанга байл. Амар их стресстэй. Тэгээд би бол өөрийгөө бас ингээд ажлаас стрессийг аягүй сайн зохицуулж, ажлын стрессийг аягүй сайн зохицуулж чаддаг гэж уул өөрийгөө боддгийн. Гэсэн чинь сүүлийн 1 сар бол сүүлийн үед аваагүй ер нь нэлээд одоо стрессийг бол авлаа. Ер нь нэлээд стресс авлаа. Тэгээд сүүл рүүгээ ингээд нойрон хүртэл амар их нөлөөлж ийн. Өглөө ингээд бүр 6-ад шууд ингээд сэрэнгүүтээ тэрнээс хойш унтаж чадахгүй энэ болчиход байгаа байхгүй. Тим хэмжээний хүртэл нөлөөлж ах шиг байна. Тэгээд ажил дээр болохоор sales operation тэг борлуулалт үйл ажиллагааг хариуцаад хамгийн хоёр балиар ер нь салбар штэ ер нь л тий яг нэг ингээд байгуулгын operation гэдэг чинь бас л хамгийн хогийн зүйл штэ ер нь. Харин тий тэгээд бүр чанга. Тэгээд тэрийг хариуцаа ажилтдаг. Тэгээ манай баг 4 хүнтэй. Тэгээ 3 нь болохоор яг борлуулалт хийдэг хүнтэй. Нэг нь болохоор ерөнхийдөө тэрийг саппорт хийдэг хүнтэй байхгүй. Тэгэхээр 3 борлуулалтын юм маань юу вэ гэхээр ерөөсөө л одоо манай вебсайтаар орж ирсэн машина зарья гэж орж ирсэн хүмүүсийн мэдээллийг аваад тэрийг нь одоо нэг auction үүсгээд тэгээд энэ Австралид үйл ажиллагаа явуулдаг дилерүүдэд ингээд зардаг. Одоо яг тийм одоо платформ байдаг гэсэн үг. Тэрний борлуулалтыг ерөөхдөө хариуцдаг. Тэгээд байжсэн чи яг манай тэр 3 борлуулалтын хүний маань нэг нь нөгөө босод багийнхантайгаа ерөөхдөө жоох юм таарамж муутай. Тэгээд таарамж муутай бас нэлийн хэсэг болсон юм аа. Тэгэл яг аль болох зохицуулахыг хичээгээл энэ тэрийгээ болсон ч гэсэн бас яг ингээд болохгүй байжснаа. Гинт нэг өдөр надад ерөөсөө ингээд ийм юу хэрэгтэй байна. Тийм брейк хэрэгтэй байна. Гингүүтээ шууд 2-7 хоногийн
Тэгээ маргаашнаас эхлээд ингээд 2-7 хоногийн амралт авах хэрэгтэй болчлаа гэж шууд ингээд хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь бид чинь ингээд 3 хүн байж яснаа ямар ч бэлтгэл байхгүйгээр 2 хүн болно гэдэг чинь үндсэндээ 33% одоо тэр ажиллах хүчээ шууд алдчихж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэнгүүт чинь 2 хүн дээр шууд ачаалал нэмээд дахиад над дээр ас ачаалал ингээд нэмэх. Би тэрийг яаж менеж хийх үү гэдэг асуудал гараад ирнэ тий. 3 хүнтэй байхад л уусаа ингээд яг айтайхан цогцоод болдог байсан. Ажил нэг тийм гэрэн чинь нэг гинт учраас айгу одоо нэг огцом ороод ирэн тэр чинь ингээд бас тодорхой хэмжээний үг тийм бэлтгэл ажил гэдэг юм огт байхгүйгээр ингээд яачин. Тэнгүүд нэмээд нөгөө үлдэж байгаа 2 хүн бас айгу хэцүү болчихж байгаа хөөхтэй. Тэрийг нь менеж хийх хэрэгтэй болчихно. Тэнгүүд нөгөө хүн маань ажилдаа орж ирэнгүүтээ дахиад 2 хоног болсныхоо дараа шууд би ингээд ажлаасаа гарахаар боллоо гэд оройн над руу ингээд мэйл бичиж байгаа юм. Маргаашнаас ирэхгүй гэдэг. Тэг маргаашнаас ингээд ирэхгүй. Тэгээд нөгөө амралт арай ч өгч нэг 2-7 хоног явж исэн тэр юм маань ингээд бүр хөнгөө болчихж байгаа гэдэг асуудал тийм. Нэмээд яг хөө ингээд 2 хүнтэй бол яаж хийж байгаад ингээд болоод байсан байхгүй юу? Яаж хийж байгаа ингээд болоод байсан. Тэгсэн чинь ямар асуудал байсан бэ гэхлээр тэр 2 хүний маань нэг нь нөгөө гэр бүлээрээ Япон руу аялна гэд бүр айл өмнө нь надаа ингээд бидэгтсэн ингээд бүр төлөвлөсөн. Тэгээ 3-7 хоног аялнаа гэдэг нь тийм ингээд юм тодорхой болцсон байсан. Яг тэр нөгөө нэг хүний бас гарч байгаа тайминг 2 зэрэгцэж байгаа байхгүй. Тэгээ яасан гэнгүүт 3 хүнтэй байсан баг маань ганц хүнтэй болчихсон. Тэгээ тэр нь болохоор ингээд одоо өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээ энэ 7 хоног бол би ингээд ганцхан хүнтэй бүх борлуулалтаа ингээд хариуцах шаардлагатай болчих. Тэнгүүч ингээд бүтэн компани борлуулалт, орлого, ашиг гэдэг юм ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүт бүр ингээд нэлээд ийм паникны байдалтай байгаа. Тэгээд сая яг энэ 7 хоног бол яг энд ирж ажилласнаасаа хойш хамгийн юм хэцүү 7 хоног бол өнгөрсөн. Тэгээд нэгдүгээрт ачаалал их байгаа юм. Бүр ингээд өглөө ажилдаа ирээл яг таран тартлал ингээд бүр ингээд баг юу нь яагаад байгааг баг мэдхэд айгу контрол хийхэд айгу хэцүүтэй л тэр чинь ингээд маш их хүмүүс ингээд л угаасаа байнгын орж ирэн тэрийг ингээд шууд багасгах гэж байхгүй. Багасгах юм бол угаасаа борлуулалтаа бас алдчихин тий. Тэгээ аль болох менеж гин тэгэл дуудлагууд төр мессежүүд тэгэл огшна хийн гэл тэр нэг операшныхаа үйл ажиллагаануудыг нь тэгэл давхар бид нар өөрсдийн бас ингээд дилершипээ ажиллаулдаг тий. Тэр дилершип руугаа ингээд машинаа ингээд нийлүүлэх шаардлага гарна гэл тэгэл ингээд тэр бүр ингээд яг юу нь болж байгаа яаж байгаа гэж гэдэг нь бүр ингээд хөл тий бүр ингээд хөл толгоо нь олдохгүй хэмжээний сая ингээд 7 хоног өнгөрч байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд дахиад 2-7 хоног явах хэрэгтэй байхгүй. Тэгээд 2-7 хоногийн дараа манай нөгөө хүмүүс нэрнэ. Тэгээд энэ хооронд болохоор ингээд шинэ хүн аваад шууд ажилуулъя гэх тэгэхээр айгүй хэцүү. Ягаад тэгэхээр тэр хүнийг чинь тренинг хэрэгтэй болно. Тренинг нь ганцхан үлчээд байдаг. Нөгөөх нь бүр галан дээр үждэг. Тий, тэгэнгүүт тренинг хийх гэдэг чинь өөрөө бас маш их цаг орно, маш их энерги орно. Тэгээд тэр хүнийг ер нь ингээд хүн тренинг хийх бол нэг багада 2-7 хоногийн ажил. Тэгэхээр шинэ хүн аваад тэр хүн 2-7 хоногийн дараагаас эхлээд яг бодит үр дүн гаргаж эхлэх. Тэгээ эхлэхэд дэр чинь ингээд 100% биш шүү дээ. Нэг 50%-аас эхлээд ингээд жоохон сайжраад юм тий. Тэнгүүд одоо ингээд шууд шинэ хүн аваад инээтрээгээ тэнгүүд ямар ч бас боломжгүй байна. Тэнгүүд одоо яаж яана гэхэлэр ямар ч шинэ хүн хайж байгаа. Интервью энтрээ ингээд хийгээд явж байгаа. Тэгээд яг ингээд багийн маань хүн 90 эртэл битгээд ингээд яг нэг юм нөхцөл байдалтай өсөж байгаа. Тэгээд би болохоор өөрөө яг борлуулалт хийдэг байхгүй. Би яг өөрөө борлуулалт. Би яг юу хариуцдаг вэ гэхэлээ тэр борлуулалтын бага ерөнхийдөө менеж хийгээд одоо бид нар яаж ажиллах, ямар процессор ажиллах, ямар системээр ажиллах те. Одоо бид нар жишээлбэл яг тэр борлуулалтынхаа одоо бүх юмнуудыг одоо HubSpot CRM системээр ингээд ажиллаж байгаа. Би тэрнийхээ ингээд бүх логик юмнуудыг бүх процессуудыг бүх таскуудыг хуваарлж хийдэг байхгүй. Тэр миний одоо гол ажил буюу ингээд орж ирж байгаа тэр хэрэглэгчийг яг ингээд зөв процессор зөв явж байгаа юу гэдгийг би ерөөхдөө хяналт тавиад тэрүүгээрээ би тэр хүмүүсээгээ ажиллах гэдэг нь миний яг гол ажил байсан. Тэ одоо яг менежер болсноосоо хойш. Тэнгүүд одоо нэг хүнтэй болцохоор яаж яасан бэ гэхэлэр би өөрөө тэр борлуулалт руугаа ямар нэгэн байдлаар орхосоор арга байхгүй болчихж байгаа юм. Тэр бахан борлуулалтын кол хийх суугаад. Тийм, тэгэнгүүт нэгдүгээрт би ерөөсөө тим хийж үзээгүй. Тэ. Хоёрдугаарт англи хэл дээр борлуулалт хийн гэдэг зүйл чинь ингээд ерөөсөө ингээд excuse me гэж ингээд огт төсөөлт байхгүй тэг ямар шаардлага бас байхгүй байгаад байсан. Тэгэд ингээд гинтийн яг тийм шууд 66%-ийнхаа ажиллах хүчийг алдчихгууд хийхээс аргагүй байхгүй болчихж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө энэ чинь хуцаар бас борлуулалт хийж байгаа тий. Яа магадгүй яг ингээд
тэгээ нүрээ тулаад face to face байх юм бол бас нэг өөр хөрөх шүү дээ. Яаж хийж байгаа ингээд. Яг уцаар гэдэг чинь ингээд цэвэр бас англи хэлний нэлээ юм. Одоо тий маш олон юм дээр явчихж байгаа юм. Тэгээд тэрэн дээрээ ингээд нэлээд стресстэй. Тэгээд яг нэг ингээд хийж үзээгүй зүйлээ хийх гэдэг зүйл чинь нэг юм хүн нэлээд ингээд struggle хийдэг шүү дээ. Ингээд ментали ч гэсэн тэр ингээд бас ядраа. Тэгээд яг хийнгүүт яг хав тэгээ бас яг 100% биш ч гэсэн бас тэгэл бас болохгүй юм байхгүй ингээд бас явж л байгаа юм л. Гол нь тийм асуудалтай байгаад борлуулалтын тэр бурангууд чинь яг тэр миний хариуцлага болчихж байгаа байхгүй тийм. Миний хариуцж байгаа одоо баг хүчнээс тэнгуү чинь тэрэн дээр бас давхар юм pressure орж ирэн. Тэгэл яг манай удирдлагын багийнхаа энтер ч гэсэн ингээл аль болох бас саппорт юм байгаа юм л та. Тэгтэл нэг юм тэг яг тийм байсан ч гэсэн нэгдүгээр баг юм компани одоо энэ чинь ашиг орлого инээтерэ гэдэг маш олон юмнууд хамаарж байгаа учраас саяны нэг сар бол нэлээд хэцүү. Монголд чи ажилтдаг байхдаа ингэж айхтар стресстэйж байгаагүй санагдчих байна. Тэгээд яг тийм анх удаа чамайг ингэж ажлаас болж яг ингэж бодтоор стрессхийг бүр ингэж харсан. Тэгээд яг би нэг сүүлийн ажлаас гардаг яг тэр үе ингээд яг надад шууд санагдчих байхгүй юу. Ингээд унтаж чадахгүй ингээд яг бүтэнсэн болоо нэгт өдөр ажилтаа явна хичээлдэг нэг ажилтаа явна гэхээр би ингээд гүйлгээд идэгс байхгүй ингээд нэг стрессэндээ болоод бүтэнсэн өдөр болгоо ингээд тасралтгүй гүйлгдэг. Тэрийг чи бүр ингээд нэг өглөө бүр ингээд хөлрөөцсөн шүү дээ. Тэг бүр ингээд нэг юм хордлогонд орсон хүн шиг бүр. Яг тэр нөгөө юуныхаа ажлын хүний чинь гардаг. Тэр ч амар сонио өглөө тий. Яг ингээд өглөө бас ч нэг 5 6-гийн үед л тий. Шуус хэрээд тэгээ унтаж чадахгүй тэгээ амар сонио хөлрөөд тий. Тэгтээ бүр амар хөлрөөд хана халуураад байгаа юм болов уу гэж. Харин тий. Үгүй хараа гүйлгээд байгаа юм өчггүй. Тэгсээр ингээд яг стрессэндээ бүр амар биеэрээ тэгж явж байгаа. Тэгтээ бас нэг сонио юм нь яг тэр өглөө нь би тэр нөгөө нэг залуугийнхаа мэйлийг харж байгаа байхгүй. Харахаас өмнө шүү. Харахаас өмнө. Тэгэхээр нэг юм мэдгүй одоо тэр мэдрэмж байсан юм уу юу байсан юм. Бас юм. Юу тийм шүү. Тэ. Практик өнтерхөө ажиллаад байсан. Тэгээд яг нэг тиймэрхүү байлаа. Яг нүн анх удаа ингэж агалахаар за үнэхээр л амар стрессфул байгаа юм байна да. Тэгээ би бас өөрөө яг тэнд байсан болохоор ёо ажлын юм стресс чинь ингээд нэг тийм цөний юм ад чаргалгүй хүн болгочтой юм санагддаг өнөө. Тэг хүмүүс чинь нэг юм яг бодит нэг тийм ингээ хэлчих зовлон байхгүй ч гэсэн ингээ нэг юм окей тэг нэг тийм хогийн мэдрэмжинд оролцсон юм аа тийм. Яг асуудлууд бол байгаа. Гэхдээ асуудалгүй компани гэж бас байхгүй. Тэгсээр нэг тийм амар хэцүү юм аа мэдгүй. Тэгэхээр хоёул бас ер нь сүүлийн үед бас ингээд нэг юм хамтдаа гоё тухтаа ингээд юм хийх ч юм уу ингээд тэ нэг тийм тайван суух энэ төр гэдэг юм чи сурлаг багасж байгаа байхгүй юу тий. Би ингээд яг тэрнээсээ болоо жоох стрессэл ангууд яг тэр хувийн амьдрал руу ингээд ороо тий. За стрессгүй бай. Инээ тэрийгээл тэгэнгүүт бас яг тэгэж бас чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр битээр хоолоо идэж сууж байснаа гинт хоёлаа ер нь зүгээр ингээд нэг жоохон ядаж ингээд тий контент хийнгээ ингээд жоохон ингээд ярилцаад инээ тэрийгээ ингээд айгу амьдралын утас айгу тийм юм бамбраагүй үедээ таарч байгаа байхгүй тий нүүгээл энэ хийх юм амар ихтэй ивэлийн сургууль шилжүүлээл тий битэр чи ядаж нэг тэнд шинэ орчин юу яах вэ хөөгээл саундаа суугаад нэг ингээд оройд ядаж нэгнийхээ ингээд ээлжилж гаргаад нэг жоохон ингээд сэтгэл санаагаас хэлбээд идэг гэсэн чинь ийм юм байхгүй болоо би бүрээс ингээд нөгөө планер энэ төр хүртэл ингээд юу төлөвлөх юм ингээд мэдхэ билсэн заяа. Тэгээд ингээд шилжилтээ ээж чадахгүй байгаа байхгүй тий. Ивэлийн сургууль өмнө нь 9-д ороод 3:30 таардаг байснаа одоо 8:40-д ороод 2:50 таараад ингэнгүүт эрмөнийг унтуулаад ивэлийг авах цаг болол нөө дунд нь хийж чаддаг байсан юм юу ч байхгүй болгочих чинь тэнгуүттэй яг юугаа амжуулах вэ гэж бодох чинь 30 минутын өөрчлөлт хүртэл ингээд миний план ингээд шал өөр юм болчихж байгаа. Тэгээд арай нэг алхдаг зайн өмнөхөөс урт учраас арай наан гарч мараад гэх мэтлэн тэнгуүт яг чиний нөгөө хийж байгаа хоёр юм чи хоёулаа ингээд стресстэй болчихгонгууд ингэж нөгөө нэг стрессийг гадагшлуулж чадахгүй ингээд сарын төрсөн сэрчиж байгаа байхгүй тий. Яг л ер нь нэг тиймэрхүү юм болох шиг байлаа. Тэгэл нөгөө юм хөдөлгөөн хийхэ болчихж байгаа юм. Тэг жимд явахаа болчихж байгаа болохоор тэгэл яг тэр маш олон зүйлүүд нь давхцсан нэг тийм ер нь л айгу сонирхолтой ч удаа хаашийн тий нэг тийм адраматал нэг сар болж өнгөрлөө. Тэг яг гол нь ачаал энтер гэхээсээ илүү ментали тэр нэг юм ядралт бол айгүй өөр байдаг юм байна л гэж ерөнхийдөө бол сайн мэдэрлээ. Тэгэд яг ачаал энтер гэдгийн хувьд бол одоо Монголд ажилладаг байхдаа бол бүр тий зүгээр л амар л тий амар л ажилладаг байсан. Тэгээд тэрнээс бол гэхдээ ингэж яхахтар стресстэй юм юу энтер байгаа. Яг тэгээд дахиад нэг юм мэдрэгдсэн зүйл нь бол Монгол ажиллах нэг өөр, энд ажиллах нэг өөр байна гэж бас ингээд бодоод байгаа байхгүй юу. Одоо юу гэдгийг төрлөх хэл дээрээ өөрийнхөө мэддэг юм одоо юу гэдгийг соёл ч юм уу те зах зээл бүх юм ерөнхийдөө ингээд яг бас миний мэддэг юм бас байгаад байгаа шүү дээ. А энд болохоор ингээд
гадаадад байгаад давхар ямар нэгэн асуудал гараад ирэхэд тэрийг одоо юу гэдэг шийдвэрлэх чадвараас бас тодорхой хэмжээний ингэж хумслаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Ингээд англи хэл дээр тэрийг шийдвэрлэн гэдэгтэй. Яг монгол хэл дээр одоо юу гэдэг хэл дээрээ байсан бол би энэс илүү чадах байсан да гэдэг тийм нэг юм шар хөдлөгч гэдэг юм уу те. Тэр мэдрэмж нь бас давхар ингээд ядраагаад ч гэдэг юм. Ингээд нэг тийм ментал нэлээх юу илээ. Сүүлд нөгөө нэг подкаст сонсчихсан чинь хүний тархитай зүрхтэй нэрийг гэвэл хэлээр нэр, тархитай нэрийг гэвэл нөгөө сүүлээр нэр гэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэд нөгөө монгол хүнийхээ сэтгүүг мэдж байгаа нэгдүгээр, хоёрдугаар тэр чинь ингээд яаж ингэж хэлэх үү, шууд хэлэх үү, зөөлрүүлэх үү гэдгийг бүгдийг мэдж байгаа. Бид нарт англиар бол ярьж сурснараа л хэлхээсээр ямар ч сонголт байхгүй болохоор тэгээд тэр нэг маш их юм яг чиний сайн хэлсэн тэр нюансууд байгаа шүү дээ. Тэрүүгээр нь юмыг ингээд менеж хийнэ гэдэг шал өөр шүү дээ. Яг иймэрхүү үеэс бас ингээд сурах юм бас их байгаад байна. Сайжрах ингээд ер нь хэцүү бас юм уууд байж хүү ингээд сайжирдаг гэж бас боддог. Тэгээд тэр утгаараа ч гэсэн нэг тэр үеийн бас ингээд байгаад эргээд нэг харахад бол бас тухайн үеийг айтайхан менеж хийсэн байна да гэдэг тийм зүйлүүд гарч ирээ те. Дээрээс нь би одоо ингээд өөрөө борлуулалт руугаа ингээд орж байгаасаа бас нэг давуу тал нь тэгээд хүчээр шууд ингээд англи хэл дээрээ бүр илүү өөрийгөө бас илүү сайн сайжрах болов гэж одоо ингээд найдаж байна гэдэг ч юм уу те. Тэгэл тиймэрхүү зүйлүүд нь ингээд бас сайн талууд байгаа учраас ямар нэгэн асуудал тэгэл яаж иж байгаа л даваад гарна. Тэгээ даваад гарсны дараа бол сайжирсан, гоё болцсон зүйлсүүдийг бас мэдрэгддэг учраас тэгэл яаж иж байгаа л нэг даваад гарна даа л гэж бодож надад бол. Яа. Тэгээд бас нэг миний зүгээр ингээд бодсон зүйл бол ингээд асуудалгүй ингээд ажил ингээд гоё өрнүүлэх хаад бол ингээд болоод идэг. Гэхдээ нэг юм тохиолдоход би тэр асуудалд яаж хандж байгаагаар эргэн тойрон миний одоо ингээд бүх юм миний өмнө нурж байхад энэ хүн яах нүг л харж байгаа штэ. Тэгтэл тэрнээс ингээд яаж гарч байгаагаар одоо хамт ажиллаж байгаа хүмүүс намайг үнэлэх үнэлгээ ч юм уу те удирдлагын үнэлэх үнэлгээ бас ингэж өөрчлөгддөг. Тэрийг ингээд дийлж чадахгүй байх ч юм уу эсвэл тэр ингээд айгүй эргээр давчингууд одоо нэг дараа нэг промошн хийх боломж ч гэдэг юм эсвэл ингээд нэг юм зүгээр хүнд арай нэг өөр үнэлгээ нэр хүнд хамт олонд арай илүү нэр хүндтэй болдог ч юм уу. Тиймэрхүү бас боломж байдаг юм шиг бол санагцаад ингээд энэ л асуудал шүү дээ. Яа ийм асуудалтай хах чи яаж эрүүл ухаанаар сэтгэхэд ах юм сэтгэх вэ гэж ер нь л ингэж би юмд ханддаг байгаад байхгүй одоо ингээд ийм байх чи ер нь яаж ямар эрүүл ухаантай хүн эрүүлээр ажиллах вэ гэж бодож ингэж юмд ханддаг ч гэсэн тэрийг ингээд эрүүл ухаантай хүн шиг даваа гарчих юм бол бас ер нь амар тийм бас одоо эерэг үр дүнг бас гаргаж авах боломж байдаг юм шиг бол санагдсан. Гэтэ энэ бол миний ажлын үеийн л бодол манайхаа яг ажиллаж байгаа амар гэдэг юм манайхаа гэж. Би бол тэр зоологийн стрессийг амар ойлгоод байхгүй. Гэтэ бас өөдрөгөр харуул хичнээн чиний ажил ингээд фая байгаа ч гэсэн за урт сунлаа хэдэл 5 2 тал тарчиж байгаа байхгүй тий. Ер нь л 5 тал тусааллаа дөрөв хүн гэж. Тийм яг хав тэгэл орой жоохон суух нэтэрэ гэдэг юмнууд бол мэдээж байгаа. Зүгээр яг угаасаа ингээд нөгөө яг ажлын цагаар л тэр борлуулалт хийгдэж байгаа учраас бус үед нь бол тэр борлуулалт угаасаа зогсож байгаа байхгүй юу тэр тэрнгүү. Тэгэхээр угаасаа тэгэл тэр 5 20 мөр хүртэл ч юм уу ингээл яваал дуусчихна. Тэгэл бус цагаар нь бол маргаашийнхаа ажлын нэтрэгээ бэлтгэх ч юм уу тиймэрхүү юмнуудын л ажиллагаад яг угаасаа Австралийн тэр ажиллах орчин одоо юу гэдэг тэр соёл нэтэрэ гэдэг юм шинж гисэн хүний угаасаа нэг 5-аас хойш заавал албатан ажиллуулж ер нь бол угаасаа чадахгүй тий. Тэгтээ яг бид нар бол өөрсдөө ингээд ажиллах байгаа учраас 5-аас хойш байгаа энэ тэр ингээл суугаал одоо манай нөгөө нэг ганц байгаа үлдсэн маань чивл маргааш бас жоохон ингээд ажлын нэтрэгээл тэгж байгаа байхгүй. Тэгэл битээрс жоохон тэр юмнуудаа ингээд жоохон явуулаа. Тэгэл өөрсдийнхөө хүслээр бол тэр юмнуудаа ингээд хийж болно. Тэгтэл ер нь нэлээд цагийн цалин бодогдноос тий. Бодогдох юм бол байхгүй шүү дээ. Тийм үү? Тий. Сайн газар. Яг зүгээр хэлвэл болох байх. Гэхдээ яг зүгээр ингээл нөгөө борлуулалт гэдэг утгаараа тэр чинь ингээл борлуулж байвал угаасаа тэр нөгөө юугаа авах тийм комишн авах учраас бас яг үнгүү ажиллаж байгаа гэдэг бол зүйл угаасаа байхгүй. Тэр утгаараа бол тэгээд инсентив нь бол тэнд бас байгаа. Окей. Тийм байна. Тэгээд яа бас л гой сонирхолтой нэг тиймэрхүү үеийг. Тэгээд би анх удаага ингээд гидэлст ийм хүндүрх гэдэг мэдрэмж унтаж чадахгүй байна гэдэг мэдрэмжийг ер нь за бараг анх удаага ингэж нэлээ хүчтэйгээр авч үзэж явах шиг. Тэгээд өмнө нь бол яг ингээд жоохон бол авна штэ хүн ингээд юм цаана зохороо нойрч юм эсвэл ингээд гидсэн нэг ингээд жоох ингээд нэг тийм хүн дээр хүнд оргиол явдаг штэ. Тиймэрхүү байдаг гэсэн бол энэ удаад бол нэлээ хүчтэйгээр авч үзэж байна. Тэгээ яг хаа. Тэгэл хүний л амьдрал иймэрхүү зүйл байх л
юмдаа л гэж бодож байна. Тэгээд тий чи нийтдээ түрүүний хэлдэг тэр ийм зүйлийг бас яаж давж гарч байна гэдэг хандлага айгүй чухал гэж бас боддог. Тэгээд тийм асуудлыг айтаахан давж гаргаж чаддаг байх гэдэг ч юм бол яг өөрийгөө бас үнэлүүлэх бас нэг боломж байгаа шүү дээ. Тэгэл асуудлаас л их тэр боломжууд нь бас давхар гарч ирж байгаа болохоор тэр талаас бол тэгээд яг энэ асуудлынхаа гарсны дараа бол ер нь нэг захирал болт юм болчих шүү дээ. Захиралтай таны орон цогыг. Харсан уу ба? Хэрвээсэн. Залгаад борлуулчихлаа шүү дээ. Би бас ажлын эрхтлэн ажлын ярилцлагатай байгаа тийм. Тэгээд бас тэрэндээ ингээл бэлдээл. Тэгээд өөрнийх үр дүн ямар ч байсан гэсэн яг тэгэл англиэр хэлж бэлдэж байгаа юм болохоор бас л нэг тодорхой хэмжээнд нэг юм сураал шалгалтын төртөнд бэлдээл ингээд явахаар ер нь л дандаа ингээл авах юм аахгүй. Тэгэл яг үр дүн нь бас 90 гаруй хуваалцъя тий. Биш байсан ч гэсэн хуваалцъя. Тийм болохоор тийм ер нь тэгэл юм болгоно нэг тийм асуудалч байсан тэр алдаач байсан тэр одоо юу гэдгийг чадахгүй байсан ч гэсэн тэгэл нэг юм сурцсан л байдаг шүү дээ тий. Тавтай морол үрмэн дурсанж бүтээх ном. Тэгээ би өмнө ч гэсэн хэлсэн нөө сэтгэл засалчтай 7 хоног болго уулзаад явж байгаа. Тэгээд тэн дээрээс нэг өөрийгөө ойлгосон зүйл бол би одоо ямар нэгэн хийж байгаа үйл юу ч байсан хамаагүй тэндээс тийм эерэг одоо үр дүн юм да тий авч чадахгүй л харилцааг өөрөөсөө хөрвүүлэхийг хүсдэггүй. Одоо тэр ямар нэг юм үйл хийжсэн ч гэсэн бод ингээд дээшээ гарахтаа ч гэсэн дээшээ хураах юм юу вэ? Доошоо бохтой доошоо хураах юм үлээ. Одоо өгдөг чинь ингээд нэг малтитаск хийх бодолтой ч юм уу те ингээд хоолоо идэж явахдаа юу сонсох уу ч гэдэг юм нэг ийм байнгын нэг тийм ажиллагаа байдаг. Тэгэд би энийг болохоор айгуу тийм өөдрөг чанар гэж боддог гэсэн аахгүй юу? Одоо ингээд хүний давуу тал гэж боддог гэсэн аахгүй. Тэгтэл бас айгуу олон юмн дээр айгуу сүргөөр ер нь бол нөлөөлдөг байсан юм байна гэдгээ боллогийн цэцгэлцлийн үеэр ер нь бол амар ойлгож авсан гэх юм уу. Тэнгүүтээ тэр имийг авч чадахгүй байгаа юмнасаа ингээд одоо ад жаргал кайф мэдрэх байсан юм шиг юм байна л да. Ер нь бол тэнгүүд надад буцаад ингээд одоо жишээлбэл ажил дээрээс надад ингээд юу ч сурхаа байчихгоот амар тэнэгснэгдэж эхэлдэг байхгүй тий. Ажилласаа. Тий. Одоо тэгээд юм сураагүй тэгэл ирсэн мөнгөө хүүхд арах хүндээ зарцуулж байгаа бол би яг энд яг юугаа хийж сууж байгаа вэ гэж бодоод ер нь ингээд тухайн шийдвэрүүд ингээд дуусгах шийдвэр ингээд гарчдаг тий. Тэнгүүд хүнтэй одоо найз нөхөр ч юм уу ингээл ажил мэл харилцаа байсан ч гэсэн тэр харилцаанд тэр хүнээс авах нэг ширхэг чи эрэг одоо ингээд авах юм байхгүй гэж бодох юм бол би тэр хүнтэй ингээд зүгээр кофе ч уух хүслэхгүй болчдөг юм байлээ. Тэгтэл чи ингээд одоо миний ер нь сөрөг тал тийм байсан байгаа даахгүй. Тэгэл зүгээр окей дуусгая гэл ингээл нэг иймэрхүү дандаа сонголт хийдэг байгаа даахгүй. Тэгтэл чи ингээд зүгээр сайхан кайф мэдэрч чадахгүй болчихгоо. Үрдүн хайгаад тахаар ингээд хүн бас аз жаргаллаа багасгах тийм шалтгаан ингээд болдог байгаа. Хоёлын ер нь тэр талаар нэлээд ойрхон тий. Тэгээ би чамаа үнэхээр ярьж чинь яг ингээд гэр бүлийн харилцаанд бол ингээд ерөөсөө айгүй тийм хаппи гэдэг шалтгаан хоёулаа би бинээс юм аваад байгаа юм тий. Нэг юм авах юм байна. Анхаагаас авах юм байхгүй болчихвол ингээд тэгээд тийм ямар нэгэн тийм эерэг юмыг надад мэдрүүлж идэг учраас ингээд хамт байхтай хаппи байдаг байхгүй. Яасан юм байгаад сэтгэл ханалтаа гэд ингээд байл үнэн ч гэлээ би бол тийм ингээд яг ингээд жоохон бухимдахаар төрлийн хүн юм шиг үлээ. Тэгээ жоохон энэ ингээд бас айгүй олон юм дээр сөргөөрөөс нөлөөлдөг л юм байна. Юм болгоо сайн тамуутай. Тийм. Бүх л зан чанар сайн тамуутай. Яг нэг юм нь бүх юм нэг гоё байдаг зүйл гэж байхгүй байгаа болохоор л юм байна. Тэгээд би одоо яг адилхан тэгдэг. Би одоо ингээд заримдаа хүүхдүүдтэйгаа ч гэсэн ингээд гоё байж чаддаг байхгүй. Ямар ашиг вэ? Надад яг ямар ашиг вэ? Ингээд би зөв тоглоомчгүй заримдаа бүр яг тэгж боддог. За тэгэнгүүтээ ингээд тий. Сайн ярьж чадахгүй. Тий. Надад заах юм байхгүй. Тий. Юу ч яахгүй гэ тий. Тэгэнгүүт яг ингээд амар хөөрхөн байгаагаас нь бас ингээд амар кайфас авч байгаа юм. Тий. Гэхдээ акалтай шахах. Гэхдээ би яг тэрийг анзаарсан байхгүй. Сүүлд яг ивэл ингээл тоглолтоо гэл за тэгээд тоглож байхдаа надад ингээд айн уйтгартай байхгүй чи ивэл дуртай юм. Тэгээ ингээд надтай ингээд тэр world map-аар ингээд нэг тоглолтог тийм карт тоглоомтой. Тэгснэ тэрэн дээр ингээд улсын нийслэл таагаал тэгснэ газар нутгийнхаа хэмжээг хэлээл хурш ямар орностой хурш мөрш бла бла аль нь би мэдэхгүй зөө. Тэгэл өөрөөсөө 10 найлтуулаа хожигдчих жоохгүй.
Тэгэл ингээл амар залхаа тоглолцсноо би ингээд за тоглонгоо нэг 3 улсын ч болтгоо. Нэг ч сураад авъя гэдэг. Тий, 3 улсын ч болтгоо. Нэг нийслэл тээжлэхэд хичээе та гэж бодсон чинь ингээд за гэд ингээд бас арай сонирхолтой болж байгаа. Гэтэ энэ өтө жоохон амар тэрийг сонсогдож магадгүй дээ хүмүүс. Гэтэ ерөнхийдөө л яг тийм юм байна. Тэгээд ирсэн чинь миний ингээд харах онцгшаал өөрөөлөд. Тэгээд энэ хоёрыг ингээд гадаа гарахад чинь бас амар энерги тайлталтай байхгүй тийм ингээд хувцлал, гараал, арилал, буцаад ирэхгүй гэж ойлгоход нь чирээл. Гэтэ би яг тэрийг ингээд бас яг ингээд одоо майндсетээ жоохон өөрчлөлт. Тэгээ энэ хоёр ингээд гарахаараа илүү сайн унтдаг. Ингээд өсөлт хөгжүүлэлтэнд нь ингээд айгүй хэрэгтэй байгаа. Тэгээ ингээд хүл гарын чангарч байгаа. Тэгээ ингээд энэ юм навраад тэгээд бодохороо би ингээд шал өөр айгүй л хайпи гаргадаг жишээлбэл болох чинь. Тэгэхээр ингээд айгүй зовлонтой яг тэр майндсет дээр өөрийгөө аваачихгүй л айгүй тийм юу. Тийм. Яг ингээд байгаагаасаа зүгээр ингээд сууж байгаагаасаа гоё мэдрэмж авч ирсэж чадахгүй байгаа тийм ингээд ерөөсөө тийм 50 суун гэдэг юм ойлголт ерөөс байхгүй бол байнга л нэг хийх юмтай л байдаг угаасаа. Хийх юмгүй байна гэж угаасаа байдаггүй. Угаасаа л тийм. Тэгээд нэг 50 сууж чадахгүй. Ер нь юм ерөөс 50 биш. Ерөөс одоодоо биш байгаа байхгүй. Тэгэхээр тэр юм жоохон асуудалтай байна. Би нөгөө хоёлаа нөгөө оны ихэнд энэ оныхоо зорилгыг гэл нэг ярьж байсан. Тэрэн дээр миний хамгийн том зорилго бол юм 50 байх. Гэт ярьжсэн байхгүй. Тэгээ би тэрийгээ саяхан бас дахиад нэг сонссон. Тэгсэн чинь амар гоё тэрийг ингээд. Гэхдээ одоо ч гэсэн чадахгүй байгаа бол бас мэдэрч байгаа байхгүй. Одоо ч чадах. Яг зөвөр илүү ухамсартайгаар ингия гэдэг бол ингээд байнга бодож байгаа. Байнга бодож байгаа одоо ингээд 50 бай. Заавал ингээл те. Ингээл хал байхгүй нэтрэгээ бодож байгаа ч гэсэн бас яг амьдрал яг үнэндээ тийм боломжийг өгөхгүй байгаа юм шиг бас санагдаад байгаа. Тэгээ яг тэр нь магадгүй зүгээр ингээд шалтак байж магадгүй. Тэгтэл ажил, амьдрал, одоо ингээл сургууль, хүүхэд энэ төргээл маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгоноос ингээл хийгээл авахгүй бол бас харин ялцчихгүй болохгүй хийх юм да гүйцэтгэл одоо хүүхдийнхаа сургуулиас ирж имэйлийг л баг гүйцэж уншиж амжихааргүй заримдаа бол тэгдэж шүү дээ. Яа тий ерөнхийдөө ингээд ийм улаан гараараа хоёр хүүхдээ ингээд хоёр нэлэх хүүхд өсгөнгөө өөртөө сурж ажиллана гэдэг бол бас чангалтай. Тийм учраас тэр дундор ингээд юм амжуулах гад тэрэндээ ингээд страглтаад байдаг юм шиг. Яг иймэрхүү зүйл төр харин терапевт, сэтгэл засалч энэ төр гэдэг хүмүүс юу айгу хэрэгтэй юм шиг байгаа юм те. Яа мэдгүй яг сэтгэл засалчтай тэр засарч ийн үг гэж. За мэдхгүй би бол энийхээ одоо үр дүн дуусгаж иж хуваалцъя бас. Одоо нэг 7-8 удаа л явцсан байгаа даа болох те. Гэхдээ ерөнхийдөө бол яг тэргээр бол засагдж ийн гэж бол би мэдрэхгүй байгаа. Ер нь бол тий. Зүгээр л би ингээд өөрийнхөө одоо ингээд би ийм юм байна гэд нэг өөрийнхөө системийг л ерөнхийдөө ингэж жоохон харж эхэлж байгаа. Тэгэхээр харин тэгж ядаж харна гэдэг чи өөрөө эхлэн юм шүү те. Тэрийг харуулна гэдэг нь тэр хүний ажил. Гэхдээ ер нь бол тийм эсэ те. Тэгэхээр тэрийг ядаж хүн хараад ойлгоод тэгээд шууд өөрчлөгдөхгүй байх. Тэгээд тийм ч учраас тэгэл одоо юу гэдгийг нөгөө хөгжсөн орнуудад бол нэг терапевттайгаа ингээд маш удаан ингээд явдаг энэ төр гэдэг нь тэр хүмүүс уйдсандаа ч юм уу эсвэл мөнгө нь илүү гарцтай бас биш байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тэгээд энд бас тодорхой хэмжээний тиймэрхүү маш том юм давуу тал байгаа учраас л хэдээ би яг сүүлийн үед бол бас яг тиймэрхүү юмд явж үзүүлж бас сонирхолтой ч юм бол яг одоохондоо л их тэр одоо ингээд санхүүгийн өвч гэсэн амарг бол байгаа юм л яг тийм дайггүй хүн бол бас ер нь бас явуулна. Тэрсэн маргааш нас тэр нөгөө юунд яваадах юу лээ. Crossfit тий яваадах тий. Нэр тийм CrossFit явж эхлэж байгаа. Маргаашнаас тэгээд яг ер нь явахгүй болохгүй байна гэж шууд шийдээ. Би өнөөдөр шууд залгаал за зөв маргаашнаас ингээд явмаар байна нэ гэж шууд. Тэгээд хац намайг усаа чи ер нэг ямар нэгэн байдлаар ингээд юу яагаатгаа гэх тий. Нэг юм бие хөдөлгөх хөсөө гарах юм. Тэгээд би өмнө нь харин зөв habit байсан болохоор ингээд байнгын сакс центр тоглодог, байнгын ингээд workout энэ төр хийдэг байснаас юу нэг айгүй зүгээр байсан юм шиг баадах. Тэгэл тэрүүгээр ингээд нэг тэр одоо хөлсөөрөө ингээд нэг тийм юмнууд ус гаргадаг байсан юм уу. Одоо болохоор тийм зүйл бараг байхгүй баад байхгүй тий. Тэгэхээр ажилдаа явбал ирээл тэгэл би нэг галзуу солиотой байгаа болохоор ингээд солигдоод зөрүүлээд гэрээ зэвэрлээл ингээл тэгэл би дэше явбал ингээл ажиллая гэл нэг яг нэг ийм юм байхаар ингээд харьцаж байгаа чиний хийж байгаа интеракт хийж байгаа бүх юм чи айгу тийм интенс тийм стресс
ерөөсө гаргах биш оруулах юм бодлоо байхгүй тий. Тэгэхдээ арай нэг байгаа нэг бит хоёр нэг яаж ч ажилтайс нэг хагас бүтэн сайндаа болно ингээд юу байдаг тий. Тэгэл бас ингээл айл мэлд очивол нөгөө айл дээр даалга малаад төгсч ямар гоё шүү дээ. Тий. Тиймэрхүү юм дээр нь амар гоё эс тий. Тэгээ сүүлийн үед ихтэй ер нь зав гаргаад сууй гих завгүй байсан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тий. Юу ч хийхгүй ингээл амралт өдрөөр бай гэдэг тийм юм бол амар хомсол. Ер нь айгу завгүй лабт хоёр. Тэгээд айгу ухаатай байрлаа шүү дээ. Үрдэн хөлөөж чадахгүй. За. Ийм л юм. Тий. Бүтээлч хүмүүсийг авч чадахгүй болох огч нь муусан юм болоо да. Тий штэ. Тий. Яа за. Цогсолтгүй ингээд тий урагшил цогсолтгүй ингээд хичээдэг тий. Хоёр хүн байна тэгээд хамтнаа ажиллах хүн байвал залгаарай гэж. Би бас байнгын юм өсөн дэгжих сэтгүүхтэй хамт байх хүнтэй байх дургүй. Ер нь одоо юу гэж чинь нэг юм яар болол нэг юм дургүй. Чи надад нэр уралдаг байсан санаж байна. Тийм. Өглөө бас хэрвээ би унтмаар байна. Тийм. Оюутан энэ төр байхад тий. Тэр чинь юу нэлээдээ бүглээ унтж чадаагүй дээ. Чаар ядраатай юм бэ Яа гэдэг. чи ядраатай би унтмаар байна. Хоёлын чи ингээл та тийл та. Унтаал. Тийм байна. Төрөний нөгөө терапи центр гэдэг дээр хоёлаас хоорондоо айгуу дэжгүй ярьж ойлголцож бас би биендээ нөгөө ингээд сонсож өгж. Үнгүү терапи гэдэг үү? Тийм. Чаддгийм шиг бас ер нь санагддаг. Тийм болохоор бас заавал гэдэг юм бол бододгүй. А гэхдээ зөв ямар нэгэн байдлаар яг үнэхээр яг мэрэгжлийн хүнтэй нь бас ингээд яг нэг явж үзвэл гэдэг тэр нэг юм бодол байдаг. Яг одоох нь зөв хоёлаа бол нэлээд дэжгүй би бинтаа гоё ярилцдаг болохоор тэгээд тэр зүйлээ бас нэлээд нөхшдөг юм санагдчих шүү дээ. Одоо ингээд ярилцж байгаа найз нөхдөд ярьж байгаа юм бол өөр ингээд гаргаад байгаа хэлбэр болохоос сэтгэл засалт сэтгэл зүйч ч юм бол зөвл асуултыг л асуух хэрэгтэй. Асууж чаддаг юм байна лээ. Одоо л чи би чамд харилцан ярьж байгаа шүү дээ. Ингээд шийдэл яриад асуулт асуух байна гэсэн үг шүү. Сэтгэл зүйч тийм байх юм бол юм болсон дээр. Ингээд харилцан яриад байдаг болоо тийм харин. Тийм болохоор зөвл асуултыг асуугаад тэгсэн чинь чамд ямарсан тэгээ яасан тэгээд ингэсэн юм уу ингээд тэр зөв асуултыг асууна гэдэг чинь амар чадвар байгаа бах тийм. Тийм асуугаал юм тэгэл хариулж явахдаа л оо shit гэж бодолч чадчихвэл юм шиг байна. Гэтэ би яг бас дахиад нэг юм харилцаанд бас хүндлэл ингээд бүх юм шүү заяа хүндлэл гэдэг юм байхгүй байх юм бол бас харилцаа ингээд шууд дуусчихдаг юм. Ер нь ингээд би нэг мөгийг айгу дуусгахтай айгу сайн хүн юм билээ шүү дээ ер нь бол. Бай гэдэг. Тийм. Гэдгийг бол анзарч байхгүй. Тэгээд би бол бүр эхлүүлдэг шүү дээ. Хүндлэх байхгүй яаж мэдчихэв. Агуу тэр хүндлэн тэр тэгээд хамаарлаггүйгээр би зөвөр ер нь. Үгүй яг ингээд нэг юм харилцчихснаа ингээд хүндлэл дуустдаг юм билээ гэх юм уу. Бүр нэг юм хар яар хийгээд бүр нэг юм яриха болцсон ихнэр нөхрөөдөс байдаг шүү дээ. Тэр хоёр хооронд ингээд хүндлэл нь одоо шилэл ингээд дууссан юм шиг санагдчихсан. Зөв. Өмнө нь бол байсан уу? Хайрлаж исэн, дурлаж исэн, хайрн байсан. Магадгүй хайрн үлдсэн. Хүндлэл нь дууссан ч гэх юм уу тий. Одоо ингээд нэг нь амслаа хизээч биелүүлж байгаагүй ч юм уу тий. Ингээд яг хайртай учраас магадгүй хамтаагаад тий ингээд хүндлэл оршихоо байцсан ч юм уу. Тиймэрхүү юм дээр өдөө хүртэл байсан янз бүрийн сэтгэл заслын үйлчилгээ болон сэтгэл засалчтай нэг болон алуудагийн уулзалтуудыг хийж туршиж үзлээ. Тэгтээ тийм бас олон биш магадгүй. Тэгтээ монголчууд ч тэнгүүд нэг байгаа юм одоо ингээл Монголын л нөхцөл байдал ойлгох хэрэгтэй. Профешнл байдал жоох ингээд дутагтаад байт юм шиг санагдаад байдаг гэх юм уу. Одоо би өдийг болт хийхэд байн гоцорсон байхгүй одоо ингээд 20-30 минут тасралтгүй гоцорч байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би тэр хүн ингээд итгээд ярих гэж байгаа штэ ер нь л юм надад. Тэгтэл ингээд тодорхой хэмжээнд миний ингээд юу унаад байгаа байхгүй юу одоо юу мэр чи. Тэгтээ ингээд дээр сешнээс дажгүй явж байгаа юу гэвэл явж байгаа. Гэхдээ бүх сешн за ер нь бол дунджаар 20 минут ингээд хоцроод эхэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ 2 ч удаа канцлэгдчихэж байгаа байхгүй. Нэг нь бүр ингээд 7 минутын өмнө өнөөдөр орж чадахгүй болчлаа юм чинь ийм ажилтаа орлоо гэл. Уг нь л яг одоо миний харьцаж байгаа газар маань бас арай гайгүй санагдаад өмнөх нь бол бүр үнэхээр амар байсан заяа бүр ингээд юу вэ гэж хэлтэл. Үнэхээр их зүгээс ойлгосон чи. Хэсэн чинь 0 тавьж байгаа юм шиг л санагдсан үнэхээр. Тэгээс энэ бол ингээд яг ингээд бус тустай ингээд хувийн юу байгаа учраас ингээд дайжгүй мөртлөө ингээд 7 минутын өмнө канцлэгтал би ингээд хүлээгээл сууж байхдаа ингээд канцлэгтал цаг нь өнгөрчөөд байхад линк нь ирэхгүй байдаг ч юм уу. Иймэрхүү юм профешнл байдал нь алдагдангууд ингээд би тэнд ингээд юуж байгаа юм унтраад тийм лээ. Тэг би өөрөө бас ингээд тодорхой хэмжээний бизнес хийж байгаа хүний хувьд тэрийг хэцүүг бол мэдэж ин л та. Тэгтэл би нэг удаа ойлгож болоод 2 удаа ойлгож болоод бүх баян болгочихсан. Гэт жоохон гайхаж
жишээ нь зөвөр ерөнхийдөө нэг тиймэрхүү хүмүүс байдаг юм билээ. Ямар нэртэй газар лээ? Тийм яриатай тий. Тэгвэл яг зөвөр тэгж тиймэрхүү байдлаас хаваалж байгаа. Тэгээ би яг сэтгэл зүйнийхээ үр дүн бол ингээд зөвөр дараа нь яг энэ сешнээ дуусахаар зөвөр тодорхой хэмжээнд хаваалцъя гэж бодож байна. Тэгтээ тэгэл яг нөгөө хөгжиж байгаа тийм одоо тэгээ нэг салбар бах тий. Тэгэл гэдэг утгаараа юм да. Тэгэл яг хөгжлийнхаа явцсан л энэ л ах л та. Гэсэн ер нь ямар нэгэн зүйл яг тэр яс байх гэдэг зүйл бол хэр чухал ш тэ хүндлэл тэ цагаа барих амлснаа биелүүлэх энэ төр гэдэг бол бас нэлээд чухал. Тэр байхгүй болчихгоо ер нь ямар төвжрэлтэй ямар газар байгаа вэ гэдэг мэдчихэж байгаа болохоор нэг хоёр удааг нь бол ойлгож болох юм санагдсан ч гэсэн ингээд толоо 8 дахь удаа юу. Тэгээ одоо би бүр сүултээ ингээл цаг нь болцсон ч гэсэн ингээд учир нь гэдгийг баг ингээд ойлгочих. Тэр амар сонирхолтой тий. Тиймэрхүү юм байна лээ. За тэр жахав. За тэр яна юуны чинь тэр хүндлэл гэдэг дээр тэгэхээр хайр хүндлэл хоёр айгуу чухал баг шүү дээ. Хайр хүндлэл хоёр хүчтэй харилцааг тогтоох байна шүү дээ. Энэ подкаст афоризм гэж нэрлэх үү? Афоризм гэж үсэн. Өчигдөр чи дандаа афоризм үг хэллээ шүү дээ. Хайр хүндлэл хүчтэй харилцаа. Би одоо ингээл жишээлбэл ингээл цайныхаа ингээл дээжийг барьдаг ч юм уу нэг тийм төрлийн хүн биш шүү дээ. Одоо гэдэг чинь чамаар хогоос болохгүй гэдэг ч юм айгу тийм чи яага барихгүй байгаа юм гэж. Тийм биш хэрнээ. Би ингэхгүй чамайг ажлаас ирээгүй би тэд хоолой төсөн ч гэсэн ингээд зүгээр л ягаад ч юм ингээд хоолынхаа дээжийг ингээд жишээлбэл ингээд аваад жоохныг ч юм уу аваад тавьчихдаг ч юм уу. Жишээлх юм бол одоо ланч нэг чинь боксыг бэлтээ тавьчихдаг ч юм уу. Тэгснэ ингээд готлын шугаагаа хуваарлахтаа хүртэл хөрөөхөө хамгийн дээр нь хийчих гэдэг юм уу. Заяа зүгээр юм тэгж ирдэг. Тэрнээс юм уу ер нь хаач ийсэн яа. Ер нь л тэр доор хахад ер нь юунд ч өөрчлөгдөхгүй гэдэг юм мэдэж байгаа нэ. Тэр юм тэгж зүгээр сонио холбоогоор тийм мистери. Би тэр нөгөө готлын шуугаа нэг өндөр намаараа яагаад байгаа бол гэж бодож шүү дээ. Ивэл ирмөө үгүй ивэл анхаа золоо гэдэг гүйсэн шүү дээ. Зүр ер нь л яг тийм боддог жишээлбэл юм. Ингээд өмдөө давхарлаа тавихтаа хүртэл чинийхээ зүр ингээд дээр нь тавимаар санагддаг ч юм уу тийм. Амар гоё бас ингээд огт тэрийг ингээд чамаас одоо хүлээдэггүй. Тэр ингээд чам тайлбарлагддаг ч зүгээр би ингээд гүчгсэн зүгээр тийм мэдрэмж авах шиг амар гоё байхгүй те. Тий одоо би зүгээр ингээд айгүй олон жилийн турш хийдсэн хэрнээ зүгээр ингээд би зүгээр л анзаарсан юмнууд би нэг ухамсаргүйгээр тэр хүний хүндлээд байгаа гэдгээ би ингээд зүгээр л хараа би чинийхээ дээр тавьсан гэж бол нэг ч удаа хэлдэггүй шүү дээ. Хэлж байгаагүй. Одоо ингээд энэ готлын шоу 4 жил ашигласан юм зүгээр өнөөдөр л авах удаа тайлбарлаж. Тэгээ зүгээр хүндлэл гэдэг чинь ингээд чи наа хүндлээрээ хэр ирдэг зүйл биш. Ингээд цаанаасаа л ингээд ингэчмээр юм байна гэж ирдэг юм байна да гэж бол бодсон. Готлын шуугнаас бусдын анзаарсан шүү. Тийм. Готлын шуугаа бас даах удаагаас сонслоо. Наа чи бас одоос готлаа ингээд хийх болгонда хүндлэгдсэн юм шиг тэгээд. Готлын шуугаа жоо хайртай. Хар хаваа тэгээ. Яа. Тэгтээ тэгэл миний ярь ингээд хоол энэ төрийг жишээлбэл ингээд би аягалж өгмөр гэдэм аа энэ төр гэл нэг тэгдэг шүү дээ. Тэр мөрс надад амар гоо санагдчих зүгээр л. Харин тий. Хийлгүүлмээр байгаадаа биш зүгээр ингэж өгж байгаа гэдэг тэр gesture тэр нэмэр гоё. Тийм. Хайр хүндлэл. Хүчтэй харилцаа. Хүчтэй харилцаа. Тавтай моролүрийн дурсамж бүтээх ном. Цагаан сараар ингээ гэр бүлэрээ бууз баншаа хийж явах тэр момент юу яагаад гоё яадаг гэж боддог вэ? Тэр момент ихэнх хугацаанд нь бид нэр хүүхэд наснд болсон инээдтэй хүүхдээ явдлаа яриад ээж аваахаа түүхийг сонсоод ч юм уу тий. Ингээд байдаг болохоор тэр момент айгүй гоё тийм аз жаргалтай мэдрэмж өгдөг юм шиг бол санагддаг. Тэгээ хүүхэд гэдэг чинь миний бодлоор бол бүр хамгийн супер комедианууд юм шиг надад санагддаг байхгүй юу? Гэтэл тэр хүүхдүүд маань 9 нас хүрэхдээ бүх бага насныхаа дурсамжийнхаа 60% ингээд ор тас мартчихдаг гэж байгаа юм л да. Гэтэл тэр 9 нас хүртэлх момент нь тэр комедиануудын хувьд юм карьерийнх нь өргөл нь байгаа байхгүй юу? Ямар ч хүлтэргүй, айдасгүй, өөр ямар нэгэн зүйл санаа зовхгүйгээр ингээд орчлон харж байгаа нүдэрээ ялва зүйлд хандж байгаа, хэлж байгаа учраас тэр бүх зүйл нь үнэхээр ихдүүтэй, хайр татам, инээ төргөн байдаг штэ. Тэр моментыг санах хүмүүс нь бид нэр өөртөө гэж боддог, үргэлж бас санана гэж боддог. Гэтэл мэдээж тэр олон яриануудын ихэнхийг нь бол мартсан байдаг. Тэгээ би энийг анзаараа том хүүдэрээ ингээд хэлж байгаа хөөх юмнуудыг мартчихгүй юмсан да гэдэг ингээд тэмдэглэх гэхээр хэсэг хугацааны дараа яах харахгүй талаас илүү хувийг нь бол ингээд мартчихсан байдаг. Тэгээд юу нах энэ тэмдэглэлийг ингээд гаргах
санааг бол тэндээс бол гарч ирж байсан. Тэгээд энэ тэмдэглэлийн маань болохоор эхний хэсэг нь хүүхдийн танд хийсэн идүүтэй явдлыг ингээд гэс тэмдэглэж шууд ингээд бэлэн хэсэгтэй. Нөгөө хэсэгт нь болохоор зэрэг зөвхөн хүүхдтэй нэг хилд орж явахдаа бага насндаа зохиосон, шинээр зохиосон тэр зөвхөн танаа гэр бүл ойлгодог тэр шинэ өгсүүдийг ингэж тэмдэглэх хоёр хэсгээс бол бүрдсэн байдаг. Зөвхөн ерөөхдөө гэртээ авахаас гадна хүмүүс айгүй их үсний найр болон хүүхдийн төрсөдөрж явахдаа манай энэ тэмдэглэлийг захиалдаг учраас манай вебсайтнаас хүрээлтээр захиалсан тохиолдолд энэ бэлгийн уутыг тэгээд жижигхэн зураг бичих ийм жижигхэн цагтлын хэсгийг бас ингэ шигтгэж өгсөн байдаг. Гэрт болсон инээдгээд тухайн айлыг аз жаргал инээдээр халигж цалгиж байх болтугай гэсэн гоё бэлэгдлийг бас бэлэгдэлж байгаа гэдэг утгаараа айгүйх сонгож авдаг юм шиг санагддаг. Тэгээ буцаад энэ түүхийг уншиж байгаа хүмүүс нь бид нэр голдоо өөртөө байдаг шүү дээ аав ээжүүд. Тэгээ яагаад гэх юм бол ингээд хүүхдийн маань хөөрхөн үед дуусчлаа гэдэг ингээд харуулж байгааг нэг шалтгаан нь бол хүүхдүүд маань логик сэтгэлгээ ухамсар нь илүү хөгжөөд тэр хөөрхөн санамсаргүй тэг санаандгүй гаргадаг үйлдэлүүд маань багасаад ирдэг учраас бас тэр мэдрэмжийг бас бид нарт өгдөг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа ингээд айл болж байгаа тэр хөрх инээд хөрийг нурсудаан хугацаанд хадгалж байгаа энэ бэлэгдлийг нь бодож хүмүүс өгдөг юм болов уу гэж анзаардаг. Айл болгоно энэ дэвтэр дээр бичих олон түүхтэй хүүхэд болгон инээд хайранд үлгийдүүлж байгаасаа гэж манай тавтай морил өрмөн энэ дурсамж бүтээх тэмдэглэлүүдийг бүтээдэг баг хамт олон миний бие өөрөө маш их хүсч та бүхэндээ хүргэдэг юм шүү. Подкастын бас нэг хийж байгаа зорилго нь болохоор энэ хавьд одоогоор бол манайхаас гадна нэг л дахиад нэг Монгол айл байгаа тий. Хамгийн анх бас бидний мэдж байгаа. Тэгээ бид нэр Point Cook гэдэг газар ирсэн. Тэгээд Мельбурнд ахын мал анхаарлаа хандуулаарай. Тэгээ бид тэр нэг сараас хойш тэндээ тэр хавцаана нүчгээл ингээ юу байгаа гэсэн чинь ерөөсөө гол нүүж байгаа шалтгаан маань гэрээсээ ажиллаж байгаа одоо би бас ялангуяа ингээл контент мөндөд хийж байгаа учраас илүү их зай хэрэг болоод идэг. Тэгтлээс хүүхдүүдэд бас зай хэрэг болоод идэг. Гэтэл ерөөсөө юу байхгүй. Тэгээ нэг 2 бедрумаас 3 бедрум руу нүүчийгээд яах гэсэн чинь бүр ялгаа нь бүр хитрхийх байсан тийм. Тийм. Хитрхийх тийм. Чихнээсээ бүх цалингаа яг л баг рентэндээ хуурах хав тийм байгаа. Тэгээ бид тээр бадрангуу тэгвэл хойлоо яаж яаж жагаад орлогын их сурвалжаа нэмээд нүчил та гэдэг айгүй зөрөгтэйсэн тий. Одоо л үнэхээр спархгүй байсан байл яг. Тийм баг. Ер нь тэгээг өдөр шийдвэртээ одоо л амар баярлалт шүү дээ. Хэдийг төлдөг байсан бэ? 630 тэгээд яг хооцоор нь бол ялцчих ингээд нэг тийм яг амар гоё. Амар гоё яриа тий. Тэгэл юм болгоно үнэхээр гоё амар таалагддаг. Тэгээд яг 3 бедрумээс болоод эхлэнгөө шууд 800. Тийм. Гэл тий. За бас 3 бедрумд орчлоо юм чи апартмент гэхээсээ илүү ядаж таун хаус энэ төр байвал бас нөгөө хүүхдүүдтэйгээ энэ төр байхад тий илүү гоё юм болов гэл ингэ шууд 850 гэл хамгийн бүр яг 700 тэгэхэд энэ төргээд байгаа юм тэр нь бол бүр нэг юм бүр амар мяа тий амар мяа болцсон тиймэрхүү газрууд байсан. Тэгээд гэтээ хоёлоо нэг тэр 850-ын тавнаас л бүр амар таалагдчихсэн тий. Тэгээд ийшээ ер нь орчилтаа гээл баг орчил гэдсэн тий. Тэгэл одоо бол ороогүй амар зөв шийдвэр гаргасан гэж бодож чинь. Тэгээд орлого ч бас яг тэгж хүснээр шууд нэмэгдэх зүйл ерөөсөө биш байгаа байхгүй тий. Тийм болохоор орлогоо нэмчих юм чинь гэж зардлаа нэмэх болчиход байхгүй. Эрмөний цэцэрлэгт оруулна гэдэг чинь өөрөө амар том. Тийм. Гэх мэтчлэн байгаад байсан байхгүй. Тэгээд зүгээр ямар ч ирээд үзээч гэхээр нь тэр бүр ингээ байр ингээл тэр хавьда үзэл ингээл тэгснээ бас ингээ сонгогдох магадлалгүй баг тий. Гинт нөгөө нэг ихний оюука гэлцэн санаанд ороод танах чи хаана идэв гэлээ гэж point хөөгээ ингээ харч тэнийг нөгөө тал руугаа гарчиж байгаа. Ерөөсөө ингээд нөгөө тал руу гарчхаар амар хоол санагдаад байсан тий. Тэгэл пүү гэл тэгэл анх цалаад ирч пэ за арай гэл тэгснэ. Би ингээ байрнуудыг үздэг аахгүй юу нөгөө нэг аппликейшн хайдаг дээр тэгээ үзсэн чинь амар гой байшингуудын амар их сонголттой. Тэгэл ерөөсө 4 бедрумээс доош байхгүй. Тэгээ үзэнгүүд амар том талбайтай ингээд ерөөсө амар гоё гацсан тий. Тэгээд хараад ийм биш. Тэнгүүтээ 4 бедрум ингээ хаус байсан, таун хаус байсан тийм мөртлөө рентийн төлбөр нь хямдхан. Тий. Хайж байгаа сэмтхан. Хойлоо баг солонгос явж ажиллах биш шүү. Нүгэд мөнгө цуглуулчих юм биш үү. Ямар санда хоорондоо ингээд маазраад тэгснэ. За юу ч гэсэн нэг зүгээр очиод үзээгэнгүүт хэд хэдэн газар нэг очиж үзэхээр инспекшн өдрүүдийн бүхлээ нэг хагацаанд ирээд хэд хэдэн газар үзсэн тий. Тэгээ хамгийн гол нь бас байраа үзэхээс гадна эн чинь ингээд хямдхан байна гэдэг чинь нэг л шалтгаан байх ёстой гэд арийгаа үзээгээд тэгээд бит хоёрын тавийнхын цэцэрлэг түрээлэн мөрөөлөн сургууль дээр нь очиж хараад тэгээд энэ ойрхон шопинг центрүүд те ингээд хүмүүсийнх нь юу очиж байгаа шопинг центрүүд энтерт нь очиж үзээд ямар хүмүүс байна арай гол нь чи аюулгүй байдал шүү дээ те ингээд
тэр утгаараа ямар хүмүүс байна, яаж инээс гэдэг юмнуудаа хараад тэгээд за ерөндөө чүм шүү гэж болж бодсон. Тэгээд арай энэ зүг рүүгээ бол diverse айгуу сайхнаар хэлэхэд тийм тэгээд ер нь л шулуухан хэлэхэд зүгээр хүнээр нүугээ сонирхох юм бол айгүйх энэтхэг хүмүүс ихтэй. Аз хүмүүс ихтэй. Яг гоо энэтхэг ч гэсэн ер нь л Аз. Тийм энэтхэг ба Аз энэтхэг ч гэсэн Аз. Тийм. Зөвөр ерөнхийдөө яг орноор нь специфик хэлэхэд бол айгүй ихтэй. Тэгээ би буцаад энд байж хагаад хавт оронд очиж харсан чинь хавт орон ч гэсэн айгүй миксдл юм байлээ шүү дээ ерөнхийдөө. Ер нь хаас айгүй л австралч ер нь өөрөө тийм орон. Тэгээд яг энд бол нэлээ их л дээ. Гэхдээ зүгээр л за Австралид байгаагийн угаасаа л юм diverse орчинд байх юм биш дээ. Нэг амар юу биш байна гэж бол ер нь бол анзаараа за гэд. Тэгээ бид тээр бас тэр хавийнхаа нөгөө сабурбыг хэлээд нэг хитэн арайнд утсан юм а тий одоо тэнгууд ингээд дан цагаанууд байхаар одоо хүүхдээ тийм сургуульд оруулах хэрэг айгүй хэцүү байх юм шиг бол бас санагдсан тий. Тэгээ бид тээр ярилцаад хоёлаа нэг үндэстэн давмгайлсан газар ер нь хүүгээ өгөхгүй байя. Одоо юу гэдэг чинь бокс хэллээ нүүлээ гэхэд зөвхөн баг хэцтүүд байгаа штэ тий. Гэдэг ч юм уу. Тэгэхээр зөвхөн нэг үндэстний цорын ганц өөр үндэстэн байхгүй байя. Тэр чинь хүүхдээ сэтгэл санаанд чухал учраас аль болох жигтээсээ барагдаа верстэн байлгая гэдэг юу гэсэн тий. Цэвэр цагаан австралиуд донд бас хүүхдээ ээжих чинь бас хэцүү юм шиг санагдаад тий. Ганцаараа өөр байна гэдэг ер нь мэдрэмж айгүй тий сонирш. Тэгэхээр ингээд холилдоод байж ивэл гэдэг шийдвэрийг өөрийнхөө гэр бүлийн хувьд гаргасан юм л да. Гэхдээ мэдээж Австралид байж Австралийн донд хүүхдээ ихгүй гэж бодож байгаа тэнийг юм сонсогч хийж магадгүй. Гэхдээ зүгээр битүүрийн хувийн бодол нэг шийдвэр нь бол тийм байсан. Тэгээд за тэгээд тэрнээс хойш баг хасан болгонд ирсэн те ингээл үзэл. Тэгээд яг чи надаа нөгөө аппликейшн дээр ойлж яг ингээл яг тэр хаваараа л угаасаа хайж байгаа штэ. Есть хаваараа тэгээ ер нь угаасаа амар гоё энэ хавал ер нь гоё гэж бодсон байсан те. Өөр бусад сонголтыг л ерөөсөө огт хараагүй жаад анх чи яг тэр нөгөө realsearch.com-оор ингээ харсан чи бүр ингээ гайхаад те. Энэ яг үний юм уу гэ те. Бүр амар хямдхан санагдаа. Тэгээд яг хямдхан санагдаж байгаа нь нөгөө тэр хавьда хайжсануудаа харьцуулангууд бүр маш хямдхан байсан болохоор ингээд шок те. Тэгээд анх болохоор бүр наа чи бүр яг таг хөдөө юм биш үү гэдэг. Яг Google Map-аар харахаар ингээд бол нэлээ ингээд зайтай шууд манайхаас бол амар зайтай юм шиг харагдаад. Тэгээд бүр таг хөдөө юм шүү гэж аявих бодож байгаа. Тэгээд ямарсан ирж үзьгээд те. Яг ирээд үзэнгүүт бол хууц орноос бол арай хөдөө те. Одоос хөдөө бол огт биш одоо. Одоо тэр хоёул Америкт очиод Mount Prospect очиод тэр чинь бол яг хөдөө байсан шүү дээ одоо өгмөр чинь. Тийм ээ те. Хөдөө биш зүгээр яг зүгээр family area яахгүй юу? Тий. Зүгээр харьцуулбал гэж байхгүй юу? Тий. Хот оронтой харьцуул. Хот орон ч бүр ингээд ийм бүх юм байдаг. Нэг тийм хэсэг шүү дээ. Энд болохоор илүү ийм яг гэр бүл ингээд одоо best ингээд юмнуудаа хийцэн тий. Энд бол сургуулаас их юм алгаа шүү дээ. Сургууль цэцэрлэг бүр айгүй. Километр тутамд нэг сургууль байгаа. Километр радиус тутамд нэг сургууль байгаа маа хайш юм баг тий. Тэгээд хэдэн 7 хоног ирсэн байлаа шээ. 5 6 7 хоног бараг ирсэн үү? Тийм. Тэгээд битээр нэгэнт хол нүүж байгаа юм бол яг л хүссэн л байранд орно гэж үзэж авахгүй. Тэгээд айгүй олон байранд ирээд одоо өмнө чинь бараг л тий за одоо хүлээж авсан бараг зөвшөөрсөн 3 bedroom нэгдүгээр айгүй ховор. Тэгээд зөвшөөрсөн рүү л бараг орё доо шах юм бодож ийсэн хоёр чинь тий нэг амар балгас руу орох гэсэн байж энд эхлээд бүх юм цааш нь байх хэрэгтэй гэж ах шиг тий. Тэгэхээр өөрөөсөндөө хит юм шалгууруудыг тавьсан. Энд болохоор эсрэгээрээ бүр хит том байгаа зэн тий бүр ингээд байшин нь хит том. 450 м квадрат гэж ах шигтэй яг юу идэл юм уу. Тэг ингээд гадаа талбай малбай нь ороод тэгээд өмнө битэр чинь 79 м квадрат байжсэн байлоо тий. Тиймэр тэр хавцаалах. Тийм тэгсэн чинь 450 300 хэд ерөөсөө айгүй бүр ингээ хауснууд бүр бүгд дандаа тий. Тэнгүүд хүмүүс хэлсэн нь байр нь хямдхан байж магадгүй. Гэхдээ халаалтын системийг харахгүй бол тогныхоо мөнгөнд өвөлдөө алуулдیں۔ Шүү. 1000 хэдэн зугаар нь төлөөд явдیں۔ Шүү гэд тэгсэн болохоор бит хоёр халаахад айгүй тохиромжтой байхын тулд ер нь бол шинэ байранд л байж таарж байгаа юм тий. Тэгээд өрөө болгондоо AC-тэй. Тий. Яа. Өрөө болгонд шүү. Тий, өрөө болгонд AC-тэй байх хэвээр, цоошин байх хэвээр. Тэг ягаад чи нэг л хоолт нөөж юм яг тэр хуучин юм нүрт ингэж бодоод дээрээс нь баантай гэсэн тий. Тэгээд 2 машины гаражтай өөр юу гэлээ. Тий. Тэгээд гол нь дээрээс нь хямдхан байх хэвээр гэд ингээд өөртөндөө яг шалгуураа бүгдийг тавьчихгуудаа тэрэндээ яг тохирсон юм хайгаад ChatGPT, give me 10 idea, that have to be rich гэдэг тэр шигтэй. Тэ. Тэр шиг үнэхээр даварсан хүсэл тавиад
Гэхдээ энд нэг юм байдаг нь энд нэг байгаа манай хүүгийн оруулсан сургууль нь бол эрэлт ихтэй сургууль юм байлээ. Тэгээд тэр сургуулийнхаа зоонд багцсан байрнууд нь баг ингээд 100 орчингууд баг яг адилхан байр мөртлөө $100 өсчдөг. Тэгээд бид тэр явж байгаа за энд л оръё гэж яг хугацаатайгаа тааруулаад бондонд мөнгөө шилжүүлсэн чинь 100-нд нь биш гэдгийг мэдсэн тий. Тэгээ амар инээдтэй одоо тэр нэг хоёр алхмын цаанлага байр тий бараг л тиймэрхүү тий. Тий ингээл 2 талхал орчих байр мөртлөө зооныхоо наан цаанд байдаг. Тэгээ сургууль руу залгасан чинь манай хүнхээр авах боломжгүй. Манайх 3,700 хүүхэдтэй тийм болохоор зооныхоо л хүүхдийг авах нэ тий. Хүүхдийг авахаас өөр арга байхгүйгээд тэгээд ер нь бол Австралид чинь зооных биш байсан ч гэсэн ер нь бол авчдаг юм билээ л тий. Ингээд үнэхээр оронтой байх юм бол тэгтэл манайд үнэхээр боломжгүй гэдэнгүүт бид тэр дахиад нэг өмнөд хийх хэрэгцээ болоод тэгээд зарим юмнуудаа give up хийх шаардлагатай болоод тэгээд хамгийн гол тавьсан юм нь болохоор одоо манай 5 AC байсан та. Тэгээд баантай бай гэсэн баантай байж чадаагүй хоёул шүршүүртэй болж таарсан. Дээрэс нь 2 машины биш нэг зогсоолтой болж таарсан те. Гач юмд орцсон. Тэгээд шившин амар гоё. За мэдгүй те гарахтаас тэр нь гайчлах юм билүү те. За мэдгүй. Тэгээд арийнхаа backyard нь чүч жоохон том байсан бол арай гоё. Тэгтээ яг үндэ өгсөмсөө энэ жижигнийхээ үсэгч ярьчилж чадахгүй л яг үндэ. Тэгэхээр бас яг тохирсон л хэмжээ юм шиг бол санагдчихж байгаа. Тэгээд тиймэрхүү байдлаараа орсон. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар бол айгүй гоё тухтай байгаа тий. Тэгээд эн чи одоо 152 км квадрат. Ер нь бол хамгийн баг point хүүхдээ хамгийн жижигхэн юу байх вэ тий. Энд хажуудлахаас бол жоохон тав. Хажуудлахаас нэг хэдэн метр квадраттай байна. Гэтэ ер нь нэлээд жижигхэндээ орох бах шүү. Тэ хоёлынгийн үүс ялангуяа хоёлынгийн үүссэн дундаас бол жижигхэндээ орох бах тий. Гэхдээ одоо л бүр амар happy байгаа аахгүй. Гэс өрөөнүүдээ сэрүүцүүлэх халуун өдөр нь сэрүүцүүлээл хүүт өдөр нээсийг хасгаал ерөөс ингэ санаа зовх юмгүй. Тэгээд ингээд амар нөгөө эффект сайтаагаар ингээд цудлаачаар айгуугаа тухтай байгаад байгаа байхгүй тий. Гэтэ одоохондоо тогны мөнгө бол төлөв зүг байгаа шүү тий. Хэд гардыг юм бол тий. Айгуу эффекттэй байна гэдсэн чинь. Тиймэрхүү гайгүй байх гэж бодож. Тийм, тиймэрхүү байгаа. Тэр том байшин ингээд бүхлээр нь халаана гэдэг бол угаасаа амар зардлах уу тий яалтчих уу. Тийм, тэгээд тэр том хаврнууд чинь нэг халаалтаа асахаар байшингаа тэр чигт нь халаад юм билээ шүү дээ. Тийм учраас айгуу тэр тог чинь айгуу тэгж гараад идэм байл юм. Бас нэг шалтгаан бол яг ингээд зөв нейберхүүдэд байна гэдэг чинь би өөрөө л тэрийг айгуу зөв гэж боддог байхгүй юу. Тэр үнэтэй байр авч ийн гэдэг чинь хөршүүдээ давхар худалдаж авч байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь магадгүй одоо хүүхэд чинь тэр ариагаасаа хүнтэй суух ч юм уу тэр арийнхаа хүмүүстэй найз болдог. Тийм тэр community үүсэж байгаа. Гэтэл бит хоёр уг нь л айгүй гоё ариад байсан уу байсан. Гэхдээ тэр community юус ашиглаж чадахгүй гэртэл ингээл байгаад заахгүй тий. Тэгэл яхав ингээл хүүхэд маань яхав гоё сургуулийнхын орчин бол айгүй хөөрхөн байгаад байгаа юм. Гэхдээ тэр ээж аав нартай хүртэл network ингээд нэг юм завдал өрөөсөө байхгүй тий. Зөвхөн олон волонтер болж байгаа бүр ингээд зохицуулаад орчих ихээр сүүл руугаа л ер нь нэг жоохон одоо бас боломж энэ төр гарч ирэх шиг болсон шүү дээ. Яг тэгээд мэдээж эхнээс нь ингээд тэрийг зохицуулаад хийгээ явж чадж байгаа хүмүүс өндөл байгаа бах тий. Битэрийн хувьд бол тэрийг ерөөсөө чадаагүй. Сүүлийн нэг хэдэн сараас л нэлээд дайжгүй яг хийж эхэлсэн багттай жайл нэг одоо юу гэдэг аав ээж нартай нэлээд танилцаач гэдэг юм уу те тэгэл нэг хамтдаа ядаж нэг юу теннис тоглох моглох энэ төр гэл те. Тиймэрхүү юмнууд ингээл яаж байгаа л нөхөр ерөөхдөө болцсон шүү дээ те. Яг тэгэл жоохон удах тусмаа тэгэл тэр юмнууд нь ингээд бас үүсэл явах л байсан байх л да. Гэхдээ одоо юу гэдгийг 7 хоногийн $850 төлөм барин ингээд байх гэдэг тэр үнц нь бол үнэхээр санагдаагүй. Яаж 3 бедрүүнд амьдрах юм. Гэдэг ингээд зай гараад ирэхэр чинь хүн ажиллах, сэтгэх юм ингээд шал өөр болж ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд байнга юм хураахгүй, байнга юм нуухгүй тэг ингээд юм чи хүүхдээ гимтчихгүй яachгүй аваа яachгүй гэж тэр утгаараа бид хоёр гэртэл байгаа айгүйх цагийг зарцуулж байгаа юм чинь гэртээ тухтай байх газар руу явъя гэж бодож ийцэн. Дээрэс нь шийдвэр бас нэг айгүй том чухал нөлөөсөн зүйл болохоор битгэнд сурж байгаа сургуулийн энд орох гээд байгаа сургуультай нь харьцуулж үзсэн байхгүй юу те. Тэгээд одоо ингээд сургуулийн чанаруудыг ингээд үнэлж байгаа айгүй олон үнэлгээнүүд байгаа шүү дээ. Тэр нь илүү байна уу гэхээс ерөөсө дутуу биш байсан байхгүй юу өмнөх сургуулаасаа. Тэр манай өмнөх сургууль ч юм айгүй хөөрхөн сургуулиасан жижигхэн community-ний юу нэ. Тэнгүүт одоо энэ байгаа сургууль нь айгүй тийм академик тийм одоо жоохон тийм Аз маркетинг тийм шиг байгаа. Тэнгүүт өмнө бүр хэдэж даалгавар гэж байдаггүй байсан бол одоо энд ингээд даалгавартай хийх юмтай ингээд байгаад байхгүй юу те. Би Аз ээжийнхээ хувьд болохоор зэрэг надад тэр нь илүү таалагдаад байхгүй юу. Яг
бас яг тэрийг ерөөсөө сайшаадгүй тэр австрал ч юм уу тий жоохон барууны ээжнэр бол айгүй их байдаг юм билээ. Өмнөх тэр сургуультанд тий хүүхэд нь одоо 2 жил сургууль сурчаад огт уншиж чадахгүй байна гэд багш нь хэлээд байна. Хүн болгон уншиж сурдаг. Яагаад ингэж манай хүүхдийг шахаад байгаа ингээд айгүй стресстэй. Угаасаа л уншиж сурч байгаа гэдэг. Хүн уншиж сурдгүй ингэж хаана угаасаа сурч явах юмд гээд захирал руу н ороод би тэгээд гэл ингээл сонсоол байж байгаа. Тийм орчин байсан маа даа. Тэнгүүд энэ ингээд надад болохоор эсрэгээр баг шахаж байгаа ч гэж тийм манай Монгол сургуультай бол харьцуулахгүй шүү дээ. Тэгсэн ирнэ тэр нь бол ингээд айгүй таалагдчих жишээ нэ. Тийм болохоор сургалтын чанар цаашаа high school руу орж байгаа тэр рейттэй тэр үнэлгээний хувьд айгүй сайн байсан учраас би айгүй сонгосон. Тийм учраас энэ сургуулийн ч гэсэн нөгөө нэг хүмүүс орох гэж бас тэмүүлээд байх гэж бодсон. Тэгээд энэ цонд амьдрах гад ийшээ орж ийн гэдэг чинь бас арай нэг боловсролыг жоохон чухалчилж байгаа хүмүүс донд бас оруулж ийн гэдэг утгаараа бас за окей хүүхдээ ингээд амар хачин юмд өгчөөд өөртөө гэртээ тухтайгаад ингэж бас байж болохгүй шүү дээ. Тэр утгаараа асаагүй. Тэгэл яг ер нь Австралийн тэгэл сургууль болгол дэжгүүл байлгүйд тий. Гэхдээ яг тодорхой хэмжээний ингээд янз бүрийн сургалтын хөтөлбөртэй энэ чинь ингээд сургуулиудыг ранглаад байдаг шүү дээ. Тэр энэ тэрийг бас ингээд харж бас шийдвэр гаргах нь зөв юм шиг байна. Тэгээд яг сайн хагийн хэлснээр бол тэр сургуулийн ранк бол нэлээд өндөр байсан учраас тий. Тийм учраас нэг юм ихтгэлтэй байгаа юм л та тий. Хаач хамаагүй нэг газар шиг заа хүүхдээ өгчэй гэж биш. Яг энэ бол амар юм нэлээд өндөр ранктай юм байна. Тэгээд энэ хавар ингээд байр хайгаад байшингаа хаагаад явж байхад яг нэг хүүхдтэй хүмүүс л бүгдээ гэдгийг те аламандад ингээд хүүхдээ өгч байгаа учраас энэ хавар ингээд хайж ийн гэд те тийм хүмүүс бол амар их байсан. Тэгээд тэр нь ч гэсэн бас утга учиртай л байдаг гэдэг юм яг одоохоноос ингээд жоохноос авч үз мэдрээлээ. Тэгээд явандаас илүү ер нь тодорхой хэмжээнд академик чадвар бол айгүй чухал гэж бол бас боддог. Гэхдээ нөгөө хит их ерөөсөө биш те. Энд бол бас хит хугасаал тех шахахгүй байгаа гэж бодож байна. Гэхдээ тодорхой хэмжээнд тэр зүйлүүдээ аваад яг тэгээд Монгол буцах жишээлбэл ингээд шийдвэр гаргалаа гэхэд те. Яг ингээд хүүхэд бас тэр хичээлүүдээ ингээд хийж чаддаг тийм байжгаад буцах нэг өөр амар ингээд бүх юм нэм амар чөлөөтэй байж байгаа л та бараг даалгаваргүй байж байгаа нэг очих бас нэг одоо монголч машаад өөр шүү дээ. Тэгэхээр тэр нь ч гэсэн ингээд тодорхой хэмжээний бэлтгэл болох болов уу гэж бас бодоод байгаа тийм. Битээр тэгээд зүгээр ингэж амар дэлгэрэнгүй ярьж байгаа нь хөрштэй болох гэдэг юм шиг манайха хүзэр даалуу тоглолдог. Хөгжилтэй хүмүүс хөршөөр авъя. Тэгээд нэг өсөн дэвч гэсэн төвтэй. Өсөн дэвч. Ер нь ингээд интервью хийн. Тэ? Тэр хүмүүсээ тэ ингээд манай хажуудлын хаус хоосон байна тэ иши тийм оруулаарай. Тэгээд за ямарсан ингээд real estate руугаа ингээд юу яачих apply хийчих. Тэгээ бит хоёрлоо бас ингээд CV-гээ явуулчих тий. Тэгээ CV-н дээрээ ингээд яг тий яадаг ийдэг тий ер нь өглөө хідээс устдаг тий. Амралтын өдрөөрөө юу хийдэг тий. Юу зорчий. Дарамттай нас нь. Ямар тоглоом тоглож чаддаг тий шүү дээ яг үнэ. Тэр л аягүй чухал шүү. Тэр юмнуудыгаа ингээд яг явуулаад мэдгүй үнтэй бол тоглохгүй хэрэггүй. Тийм учраас зүгээр ингээд дэлгэрэнгүй юм байсан гэдгийг ингээд ярьчих юм бол бас энийг ер нь бол энэ арийг хүмүүс чинь ингээд нэг байгаа ингээд хар баринд байгаа хүмүүс байсан байгаа нэгээ мэдээд л ингээд нэг нэгээр орсоор байгаа л тэр байр чадаад жишээлбэл амар бис ялсан байгаа шүү дээ. Тэр шиг бас ингээд point хүүхийг ингээд таниулж байгаа байхгүй юу? Хоёлаа анханасаа яг тэр аваарай л гэдэг яг саяных шиг тэгээд өөр одоо ингээд point хүүг бол бас нэг жишээл байгаа аахгүй те. Тэгэхээр зөвөр энд бол энэ байрныхаа түрээс ихэнх одоо юу гэдгийг зардал нь явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бас айгүй зөв тооцоолж явах хэрэгтэй юм шиг бас санагц. Тэгэл хэр их тэр рентэндээ төлөх тусмал ерөнхийдөө бас тэрнийхээ төлөө ингээд байнгын ажиллах ч гэдэг юм уу те. Өөр зүйл зарцуулах тэр цаг, мөнгө одоо маш олон зүйлүүд энергиээс ахуулаад те. Тэр нь ингээд явчихж байгаа учраас боломжийн бас үнэтэй. Тэгээд тэр газар нь бас амар дайггүй байх юм бол тэрээс нэлээд дайггүй гоё сонголт байж магадгүй юмсан. Тэгээд яг битээр хувьд бол ирээд нэг сарч арай хүрэх 3-7 хоног гарал болж шүү дээ. Одоо яг саарлах гэж байгаа юм тий. Тэгэхээр яг одоогийн мэдрэмж бол ямарсан юм байна. Одоогоор бол таалагдчих байна тий. Тэгээ би бас нөгөө юунаас харьцуулж үзсэн байхгүй юу? Нөгөө safety талаас нь гол нь тэр чинь амар чухал шүү дээ. Одоо Мельбурн жишээлбэл хит хитэн төгрөг бол ингээд
гэмт хэрэг мэргээр ингээд цойлцсон байдаг шүү дээ. Тэгээд тийм рүү явчих чам болов гэж бодоод тэгээд ингээд харсан чинь аюулгүй байдлыг харсан чинь гэмт хэргийн тоон шүү заяа. Тэнгүүт одоо манай хуучин зүгээр мэдээ хуваалцах юм нэ. тий. Хуучин байсан газар хавт орно шүү дээ. Тэр одоо жишээлх юм бол 17772 100 мянган хүн тутамд гарч байгаа гэмт хэргийн тоон 17772 point cook 3450 байгаа байхгүй юу. Гэхдээ яг энэ нөгөө нэг тэр чинь арай нэгтршил өндөртэй шүү дээ мэдээж. Энд бол арай нэгтршил бага байгаа учраас тийм байгаа. Хэд дахин бага. Тэнгүүд CBD-гээр бодох юм бол 96 мянга гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг төвд бол мэдээж амар олон хүн байгаа нь ойлгомжтой л доо. Тэгээд safety байдлаар зүгээр би тэгээд энэ мэдээллийн чат GPT рүү оруулаад ингээд энэ ариануудыг оноогоор дүгнээ гэд тэгсэн чинь хуучин амьдарч байсан газарт маань 10-аас 9, энд болохоор 10-аас 8. Тэгээд төвд болохоор 4.5 гэж өгж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэнд чинь ингээд одоо бүх шүний кламлаа бидээж төвдөл байгаа учраас тэнд тийм байгаа нь бол ойлгомжтой л тоо. Гэхдээ зүгээр ерөнхийдөө гардаг хэрэгүүд нь одоо зүгээр орон сууцны хулгай амлгаа ч юм уу тиймэрхүү юмнууд их байдаг гэж юу хариуцуулж байгаа. Тэгээд зүгээр сабур болгон бас ийм одоо нэгтршил багтаа учраас гэмт хэрэг багтаа юу гэхээр бас үгүй л байдаг байгаа даахгүй. Тэгэхээр тэр утгаараа бол иймэрхүү юм байлээ. Тэг ингээ харах юм бол бас энэ сургуулийн хүмүүс тараа дандаа өөрөөсөө явж тийм мэлээ те. Тэгээд жоох хүүхдтэй. Энэ авийн хүмүүс арайда бас итгэдэг байгаа байхгүй юу те. Бүр ингээд хүүх ийм жоох хүүхд ингээ явуулцдаг юм бахта гэж бодохоор гарууд бол зөндөө явж идэх те. Өглөө орой тараад гिचил таарсан. Тэгэхээр бас гайгүй л ах гэж итгэж чинь тэгтээ мэдэхгүй шүү дээ. Манайхаа өөртөө бас дабл чек хийх хэрэгтэй шүү дээ. Миний хавьд ирээд заяа ер нь overall чи ингээд нэг таалагдж байгаа хоёр зүйл таалагдахгүй байгаа хоёр зүйлээ хэлгүүлэх үү. Хамгийн тах юм нь бол ингээд яг боломжийн үнээр гоё газар яг амьдарч чадж байгаадаа бол хамгийн их таалагдчих. Тэгэл ингээд адаглал юу гэдгийг ажлын өрөөтэй байна гэдэг ус амар гоё байгаа хөх тэ юмнуудаа тань тавиал. Хуучин байдаг байсан газараас нь болохоор манай ажил руу нэг 10 км явдаг байсан. Эндээс болохоор 25 км явдаг байхгүй. Тэгэхээр чинь 2.5 дахин хол явдаг. Гэхдээ зарцуулж байгаа цаг нэг адилхан. Яг тэр эндээс болохоор би шууд хурдны замаар явчихж байгаа. Тэндлээс болохоор хурдны замаар биш ингээд яг хот дундуур явдаг болохоор яг зарцуулж байгаа цаг нь яг ялгаахгүй нэг 45 минут орчим байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэнд ямар ч юм юу байхгүй байгаа гэдг нь бол яг ирэхийнхээ өмнө л жоохон санаа зовж байсан. Ингээд хол юм байна, нэлийн төгжрлийн тэртэ байх юм болоо гэж бодсон. Яг одоогийн сая ингээд нэг 3-7 хоног явж үзэхэд бол яг л адилхан байгаад л. Тэгэхдээ яг төмөр хийж байгаа тохиолдолд бол хийхэд хэцүү гэсэндээ явхад тий гэж бол би бол бодож байна. Тодорхой биш үед бол тий. Ягаад тэгэхээр эн чинь ингээд яг нөгөө хотынхон төвөөсөө зүүн урд зүг руугаа ингээд нэлийн алсглаа явчихж байгаа учраас одоо юу гэдгийг норт руугаа ч юм уу ист руугаа явахын тулд бол нэлийн хол явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр талаасаа бол жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр бис ингээд төмөр хийж байгаа найзуудынхаа гэр бүлийг авчирч чадахгүй л. Тэр жоохон чанга байж бол магадгүй. Тэгээ зарим нь ингээд угаасаа локейшн тодорхой байдаг шүү дээ. Тэгээ нөгөө үйлдвэр дээр яг нэг үйлдвэртээр ажиллаж мэдлэг. Тэр хүмүүсээс шалгаад үзээрэй юмнахаа. Тэмнүүд бол байна. Тэгээд бас нэг юм гоё ингээд мэдрэмжтэй зүйл нь болохоор ингээд машинаараа шууд гараж руу ороод тэгээ гаражийнхаа ингээд хаалгаа голгоод шууд ингээд гэртээ ороод ирдэг гоё. Тийм татвар аяа. Хоёлаа ерөөсөө угсаа тэгж амьдарч үзээ. Анх удаага авч байгаа тэр мэдрэмжтэй тэр ивэл ч гэсэн тэр амар дуртай цаа. Ивэл ингээд хоёлаа ингээд эндээс ингээд гараад ингээд машинтаасаа явъя л да гэдэг амар хөөрхөө. Тиймээс ингээд тэр нэг юм мэдрэмж нь цоо шиг байгаад тах шиг байгаа байхгүй. Анх байр хийж хаад тийм. Шатар гардаг байранд орлоо шатар гардаг байранд орлоо. Тэр шатар гардаг байрнаас нь дөрөв хэдэн удаа өнгөрөө. Тэгээд бас хоёр давхар байгаа ч гэсэн амар гоё байгаа. Одоо бид ингээд чанга ярьж чадчих байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүтээ нэмээд нөгөө энэ хоёрын тоглоом янз бүрийн хогнууд доошо бууж ирэхгүй болохоор амар. Тэгээ өмнөх байрандаа болохоор гэрээ цэвэрлэх гэж амар их цаг зарцуулдаг байсан. Одоо энд бүр их зарцуулаад байгаа юм шүү нөө. Үгүй дадаалав гайгүй байгаа. Тийм үү. Юм буцаал юм нэг хуураж мөрөхгүй. Тий. Одоо энд бол жишээлбэл ингээд хоолой хичээл галтгоогаал цэвэрлчихэж байгаа байхгүй. Тэнд чинь болохоор ингээд халтгоо цэвэрлээд нөгөө нэг бүх тоглоом юмнуудыг ингэж янзлж манзлал. Тэгэхгүй л бол ингээ нэг тийм замбраагүй бахаар ингээ цаанаасаа ингээ тавчтаад байдаг болохоор аюу хэцүү байдагсан. Тэгээд дээрэс нь энэ хоёр ингээ тустай байлгах чингууд угаасаа мессеж байгаа нь ирмүнэл байгаа шүү дээ тий. Тэгэхээр ирмүнийг хаалгыг хаалх болчихж байгаа. Тий. Бүх юм зөв шийдэж угаасаа л мессеж болох юм чи ингээ тий. Тий. Тэгвэл ивэл ч гэсэн хөргөн зэгцтэй сууд сураад байна. Тэгээд ивэл хөрх юм нь өмнө болохоор ингээ өөрийнхөө тоглоомн дээр тоглож чаддаг байсан шүү дээ. Ивэл ирмүн бүгдийн дээр ингээ яадаг. Одоо болохоор яг өөрийнхөө юмнуудыг өөрөө тавиад тоглож маалж байгаа ч гэсэн бас айгүй тахын модельо тэр нөгөө тугнуудаа тэгэл тэр нөгөө map enter ингээл тавьсан тэрэн дээр өөрөө амар хөөрхөн цаг гаргаж бас тоглож чадаад байгаа хөх тий. Тэгэхээр хөөрхөн тий харин тий. Чинийх айгуу чимээгүй байгаа. Яа. Айгуу чимээгүй байдаг. Яг уртл нэг шинэ байшин баригдаад байгаа. Тэрүүгээр бас чимээ ордогчсан яг хүүхдүүдийн талд жишээлбэл
огт чимээгүй гоё унтуулаад тэгэхээр цонхоор нь гоё агаар сэлгээд тэгж байж чадчих байгаа. Хойлоо нэг замын ээжүүдэд болохоор тэр жоох асуудал байсан юм. Сургуулийн хөтөлбөрнөөс ингээл драм хятад хэл үздэг юм биш чи тэрийг мэдсэн үү? Бахыг хятадаар юм ярьсан байхгүй юу? Би тэгээд ивэл тэгээд Brian гэдэг нэг хятад найзтай болсон болохоор тэр нь зааж өгөөдсөн юм байх гэсэн чи хятад хэл дээр үзээд байгаа юм лээ. Одоо үзэж байгаа юм даа хятад хэл тийм үү? Гэдсэн. Хөөрхөн. Юу гэсэн үг гэж. Онсэж л зовдгийг. Яаш нэг үгэлдэр энэ шүү дээ. Нэг сар. Чи ямар өнгөнд дуртай байлаа? Яасаа ингэж хоосээ гэдэг юм шүү дээ. За зөв хэлсэн байгаа. Тэгээд манай чинь family area юм битүү айлгаа ерөөсөө юм зэлүүд юм ерөөсөө байхгүй те. Тэгтээ 2 км яваад бүх юмд хүрчиж болж байгаа. Ингээ бүх шопинг мол, центр бүх юм байгаа хгүй. Яг эргэн тойронд бол ингээл нэг өмнөх шиг гоё кофе шопоор бол хүрээлэгдээгүй. Гэхдээ би ч гэсэн машин тавьж шүү дээ. Тэгэл нэг жохон явал 5 минут явал бүхэнд өрчиж байгаа том шопинг молууд байна, жижигүүд байна, хүнсний дэлгүүр бүгд ингэж байгаад байхгүй юу те. Тэр утгаараа бол машинтай байх юм бол бүгд гоёгаа хүүхдийн сургуулийн бол нэг хэдэн минут талхаал орчих байгаа. Хойло бүр ягаад чинь те одоо яач орчихгоо яачиг болно гэдэг. Явахаас өмнө те нэг бүр нэг тас хөдөөрөө явж байгаа юм санагдаад ерөөсөө тийм биш. Зүгээр л би бол амар хямдхан байгаагийн шалтгаан нь бол нийтийн тээвэрлэг юм бүр ингээд тухтай хэмжээнд хөгжөөг байгаа учраас. Гэхдээ чи угаасаа хотоосоо зайтай юм чинь. 25 км гэдэг чинь бас яалтчгүй зайтай байхгүй. Тийм болохоор тэгээд нөгөө газар энэ чинь тайрцсангүй хямдхан байгаа байлгүй дээ тий. Гэдэг утгаараа. Тийм. Тэр утгаараа бол тэгээд яалтчгүй. Тэр нэгтэршил бас. Тийм тий. Тий. Истргоо бол нэгтэршил айгүй өндөр штэ. Ийшээгаа болохоор хамаагүй бага баг шиг. Хоёлаа нэг иймэрхүү байшин баг тэр хавтар $1300 харсан тий. Яг иймэрхүү таун хаусууд бол хот оронд бол яг доотлол 1000 баг. Тийм. Ялангуяа юм шин бол бас бүр байхчгүй. Байхгүй. Бас нар тусдаг байх амар чухал тий байна. Тэр бол айгүй гоё байгаа. Тэгээд ер нь зөндөө жижиг сажиг ер нь бол айгүй гоё юмнууд бол зөндөө байгаа. За одоо хэцүү гэж хэлвэл юу вэ? Нэг хайхтар хэцүү юм бол гайгүй дөө. Айгүй нэг тийм racist юм шиг сонсогдох вэ те. Гэхдээ тэрөөсөө тийм утгаараа бол биш. Зүгээр энтгэг гаралтай хүмүүсийн одоо эзлэх хувь нь арай бас их байх шиг санагдаад байгаа. Тэнгүүтээ point cook гэдэг чинь бас нэлээд юм том одоо дүүрэг байгаа шүү дээ. Тэнгүүтээ бидний яг байгаа Аламанда гэдэг нь болохоор яг энийхээ юм одоо тэр урд зүг руугаа байгаад байгаа хгүй. Яг сургуулийнхаа ингээд зоноор явж байгаа шүү дээ. Тэгээд энэ хаваараа бас илүү их энтгэг талын. Тэгэхээр энтгэг гэдэг нь зөв энтгэг болон одоо маш олон орнууд байгаа шүү дээ. Шри-Ланк одоо юу гэдэг нь те. Тийм орнууд. Хүн болгон хятад гэдэг шиг. Тий яг тий. Тэр яг эзлэх хувь нь бол нэлээд одоо их санаж байгаа. Одоо хов зурны энтертэй харьцуулахад бол те. Тэр нь зүгээр яхав одоохондоо зүгээр тасаагүй байсан болохоор ч тэр юм уу жоохон ингээд ямар их юм бэ л гэж зүгээр бодож байгаа. Тэгээ энэ огт юм муухай ч юм уу тийм ерөөсөө биш тэр утгаараа биш. Яг юм баш олон орны хүмүүс ингээд байгаа. Тийм болохоор ингээд ямар ч асуудалгүй зүгээр яхав нэг юм хэлээ гэх юм бол тэр нь зүгээр жоохон юм даа. За дээрээс яг Азууд энтгэгч Аз гэдэг чинь яг хятад бид нар ч гэсэн хятад л харагдаж байгаа шүү дээ. Тэг ингээд бас юугаад явсан Япончуудаас аягүй хөт юм лээ дээ. Бид тэрээс спик хийж явахтаас нилээд Япончуудтай таарсан. Тэгэл маш олон орны тэр Аз гэсэн хятад л харагдаж байна. Аз community бол нэлээд ийм давмгайлсан юм шиг санагдсан тий. Гэхдээ ингээд яг юу газруудаараа багш байгаа юм яг ингээд нэг юм хэсгээр. Одоо энэ дотор ингээд point cook дотроос хэсгээр өөр. Тэнгүү тэр salt water хавийн хэсэг бас арай өөр айгуу гоё тий бас тэр яриа. Ганц тэр Аламандад орохгүй болохоор тэр хавийн house mouse-нд нүртэл ингээд нуур мууртайгаар орох амар гойсон. Тэгээд сургуулаа бараадж байгаа болохоор энэ зөвөрөө жишээлбэл орж ирсэн юм. Зарим нэг Super Bowl одоо жишээлбэл яг бараг 90%, 80-90% нэг үндэстэй энтер гэж байдаг бол энд бол яг тийм биш нэлээд юм diverse санагдсан тий. Тэгэхээр тийм бүр амар хит их гэдэг хэмжээнд бол биш. Зүгээр их гэдэг хэмжээнд. Шүү их. Тий. Санагдсан. Зур жижиг сажиг юм гэх юм бол Монголд ихсэн гэсэн айн хав ер нь их Монголтой шүүжэл хэлнэ шүү дээ. Ер нь бол бид нар тий. Тэг яг зүр тиймэрхүү хэмжээний утгаараа л ихгүй тий. Сидней ч юм бол Монгол их юм билээ шүү дээ. Бүр ингээл явж идэл Монгол хэл сонсогдоод тэгээд шүү дээ. Бүр ингээл тэгэл нэг мэдлэмээр санагдаад байгаа. Спэнөө. Даш тоодгүй юм билээ тий. Жижиг сажиг зүйл гэх юм бол яг нэг ховторонтойгоо харьцуулах юм бол юм гоё хоолны газрууд ч юм уу тий. Ойрхон байгаа хойлоос explore л хийгээгүй. Яг нэг хараа ойрхон ингээ нэг зүгээр ингээл хуучин бол ингээл гараалын хот ингээл бүр амар гоё байдаг. Тиймэрхүү юмнууд нь жоохон бага санагдсан.
хогоо ингэж өөрсдөө яг тогтмол ингээд өдрөөр ингэж ялгаж хаях нь бас жоох ядаргаа одоохондоо ядаргаад ягаад вэ гэхээр ингээд Японд хийдэг мэдрэмжтэй. Нөгөө имээ хог барьсан шүү дээ. гэхдээ тийм юу бол биш шүү дээ амар юм нарийн биш шүү дээ тий. Зүгээр одоо ингээд нэг юм асуудалтай байгаад байгаа зүйл нь ингээд маш их юм хайрцагнууд тэрийг ингээд яг айтайхан хайш шивсэж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд анхныхаа хаялтан дээр болохоор ингээд нөгөө хогны юм хайрцагуд байгаа шүү дээ. Хогны хайрцагуудаа ингээд хийгээд тавиад тэгээд багтахгүй болохоор нь ийм хоёр хайрцаг дотор хайрцагнуудаа ингээд хийгээд тавьсан чинь тэр хоёр хайрцагын үлдээгээд бусдын талаар ингээд аваа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр за хогныхоо хайрцаг л хийхгүй бол авч болдгүй юм байна гэдэг. Тэгээд энэ ч болохоор ингээд энгийн хог органик гэдэг нь болохоор ингээд нөгөө өвс мөснийхаа ингээд хог тэгээд recycling гэдэг байгаа хөөхтэй. Тэнгүүд нь дараагийн удаад нь болохоор органик гэдэг дотроо нөгөө хайрцагнуудаа ингээд хийгээд тавьсан чинь авч яваагүй хөөх. Тэгтээ өмнөхдөр нь болохоор тэрийг аваа явуулсан байхгүй. Тэнгүүд тэр нөгөө нэг хогийн машины жолоочийн үзмжээр бас тэр ингээд яваад шиг байгаа байхгүй тий. Хүн гарч ирж авдаг юм лээ шүү дээ. Тэгээ нөгөө юугаараа ингээд хийчих тийм тий. Тэр ингээд оролдоочгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэр чинь ингээд 2 лагт нэг өдөр авч байгаа байхгүй. Тэнгүүд нэг сар яг тэр энэ хогнотойгоо ингээд байгуулдаг байгаа. Хэдэн шиг нэг тийм зөөр жижигхэн. Би яг хогоо аях гэж бичсэн байна. Зүгээр хогоо аяхад хүртэл энэ ингээд 7 хоног цуглуулчихар чи яг нэг өвнөр танаар орох ч юм уу тийм болчихж байгаа байхгүй. 100 одоо яах чинь тий. Тэнгүүт хүн бол пүнклөө гэл ингэж босчихдаг. Тэгээ манай асуудал биш гэдэг тааш. Зүү гэдэг дээр миний бичсэн нэг зүйл болохоор комьюнитинд хэтэрхий том учраас одоолтол би ингээд эцэг эхчүүдтэй ингээд жишээл танилцах авах. Хуучин сургуульд нь болохоор ингээд яалтчгүй ангид нөө шинээр ирсэн юм уу тэр юм уу гэл ингээд орхно ингээд тэгэл нөгөө ангийн хүүхдүүд ингээд бүгднгийнх нь ээж аав нарын тодорхой хэмжээнд мэддэг ингээд цөөхүүлээ нэг газар зогсохоор чинь хүн чинь хүнтэй юм ярьдаг юм шүү дээ. Хэд олон хүн байхаар хинтэй ч ярьдаг юм байна шүү дээ. Ер нь бол одоо ингээд тоглоомын талбар амар их хүн тэгэл хинтэй ч ярихгүй нэг тиймэрхүү байдал байд юм. Хоёр хүн байгаа юм. Танаа хт юм танаа хт хиддэг ингээд яриад хэлчихдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр том байхаар эсрэгээрээ бас communication их цөөрдөг юм уу да гэж харсан. Одоогоорынхоо би өөрөө бас шинэ байгаа болохоор найз ээж мавтай болж юм жагүй л. Тэгээ уусаа ингээд шинэ орчинд бид нар ч өөрсдөө ингээд шинэ орчинд орж байгаа болохоор тэр нь ингээд хиндээ бол хэцүү байдаг шүү дээ. Ер нь ингээд нүүж амьдарч байгаа газараа ингээд солих гэдэг чинь бас л тийм тий. Нөгөө хай скуулийн насны хүүхдтэй бол сонголт тас цөөх юм шиг үлээ тий. Хайста тэр талаас яг судлаагүй болохоор. Одоо л ивэлийн сургууль болохоор бэлтгэлээсээ 9 дугаар анги хүртэл авдаг. Тэнгүүд тэрний дараагийнх нь сонголт нь жоохон цөөх юм байлээ гэж хин нэг нь надад хэлсэн шүү. Танаа тийш судалж ирсэн гэхдээ цөөх юм байлээ гэж бол бүх ах л ерөөс нэг нь тэгж хэлсэн. Тэгээд тийм учраас хэрвээ бас тийм том хүүхдтэй бол тэд нар чинь тэгээд бас коллеж шийдэж байгаа учраас very big нэг юу гэдэм бэлээ. Бүх манайхаас шиг зүгштэй. Айгу тийм ранк өндөртэй high school бүр хүмүүс зорж бэлддэг илүү нэг тийм сургууль байдаг гэж сонссон high school. За бусдаараа бол юм лээ. Тэгэхээр сөрөг талуудын юу нь бол бүгдийг мэдээд авчих хэрэгтэй шүү дээ. Тийм. Доондооч нэг битээр хүүхдөө жоохон болохоор тэр талаар л авах хэрэгтэй. Тэгээ бас битээрийн бацсан ямар худалдаж авч байгаа юм шиг дургу өрөл буцаал нүүч штэ гэж бодвол тийм рандом юм байна. Доондоо л гэдэг яг анх ирэхийнхаа өмнө нь бодож ирснээс бол яг бодит байдал нь илүү гоё байгаа надад. Бүх талаараа. Одоо тэгэл трафик нь асуудалтай болоо гэж бодож ирсэн. Ерөөсөө тийм байсангүй. Тэгэл яг ингээд амьдарч байгаа яг энэ байшин маань бас маш гоё байгаа. Тэгээ орчин нь гоё байгаа, чимээгүй байгаа. Тэгэл ер нь яг бүх зүйл нь одоо юу гэдэг нэг магадгүй 80-аас 90% нь л бүгд маш гоё байгаа тий. Тэгээ яг уусаал хаасайгүй нэг жийсэж асуудал. Юу найл гэр болгонд яг юуг үнэлэх хэрэгтэй энэ маш их ажил руугаа явж байгаа хүмүүс бол мэдээж амар утгагүй сонголт болчихж байгаа хгүй тий төвдөө байгаа л цагаан эмнэх нь илүү юу ч юм уу бүтээрээ бичиж үзэж байгаа л за хоёуланд яг юу хэрэгтэй нь одоо гэж байгаад байгаа шийдсэн. Одоо тэгээд харин тэгээд хоёулынх нь амьдрал дээшлээд байгаа юм уу оошлоод байгаа юм уу гэж тий илүү хямдхан байранд ороод байгаа хгүй юу өгнөл тий тэгэхээр одоо дээшлж байгаа гэж хэлэх хэцүү, доошлж байгаа гэж хэлэх хэцүү юм байна л да. Тэгээс хүний амьдралыг тэгэж байшин гарна гэж юм. Эсигээрээ өгнөл бол манайх нэг эсинээс 5 эсээр явчлаа. Аль тэр энэ эсидийн нөгөө нэг юу суулгах гэж ирсэн. 5 эсэ тийм үү гэснээр арай бага мөнгө тохирсон байсан юм шиг байгаа юм тий. Буцаад би залгах хэрэгтэйгээ буцаагаар явцсан цаа. Тийм үү. Тийм байгаа. Тэгэхээр хүссэн байшингаа болоод манай энэ хавийн гой хурш болоорой. Хүчтэй талын баг бүрдүүлчихвэл энэ подкаст хийсний зэрлэг бэлчиж байгаа юм шүү дээ. За хоёул бас бүр ойр тгийг болохоор амар урт подкаст хийх. Тийм ээ. Тэгтээ бас ярих ингээд ярьсан ч бас амар гоё байна. Ингээд нэг гаргаж байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Контентоо буцаад ингээд хийж эхэлж байгаад бас амар гоё байна. Тэгээд надад бол яг ингээд бас ярих амар гоё байлаа. Би сая бол хэсэг
Чимээгүй шүү гэж. Бараг чимээгүй байл тарих амарлаа шүү дээ. Нэр ингэсээ. Тэгээд бит хоёр шинэ юм цуврал подкаст эхлүүлэх гэж байгаа. Тэрийг тун удахгүй хийж эхэлнэ. Тэхийн тулд та нарын саппортаас амар хэрэгтэй. Тийм учраас та хэд энэ видеоны description хэсэгт орсон линкээр ороод тийшээ ороод таны ингээд хуваалцаж болох story тэнд ингээд хайрлагтаар байх юм бол тийшээ өөрийнхөө түүхийг хуваалцаарай. Тэгээд ер нь бол ороход бол юуны тухай подкаст гэдгийг нь ойлгочих واخ. Тэгэхээр тун удахгүй тийм гоё подкаст эхлүүлэх гэж байгаа тий. Тэгэхээр тэрийг бас гоё хийгээд идэвхтэй явна гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр. Bye bye.